25 дугаар цуглаад 10,000 нэвтрүүл эхэлж байна. Энэхүү дугаар 2000 оны хамгийн анхны дугаар, хамгийн анхны 10,000. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энд юу хийж явж байна? Бэлтгэлээ хийгээд. Юуны бэлтгэл? Хөнгөний тамирчин. Тамирчин. За. Юунд оролцоход бэлтгэж байна? Одоо 2007 онд 3 сард Гонконгийн марафонд оролцоход бэлтгэлээ хийгээл. Бэлтгэлээ хийгээл. За. Найдвар хэр харагдаж байна? Найдвартай л гэж бодож байна. Найдвартай. Ахын төлөө зүтгэж. Ахын төлөө зүтгэн. Мэдээж. Бэлтгэл хийгээд ер нь овоодын дүр хэрэг олно ч ер нь хувцснаас авахуулаад энэ мадгалгаа бүрст амар цамцсан байна шүү дээ. Хэрэг болно. Хэрэг болно. Иж ухаас хэсгэлээ. Иж ухаас им тариа авах нь. Им тариа бас хэрэглэдэг юм. Хэрэглэнэ. Хэрэглэнэ. Иж ухын гүйлгээд бас юу ах вэ? Тэгээд витамин тусгай юм идэх үү? Тий, тусгай юм идэх. За. Урд нь ер нь ямар амжилт үзүүлж ирсэн бэ? Азаа оргон төвчөнд орж ирсэн. За юу ямар амжилт вэ? 15 дугаар анд орж ирсэн. Хідэн тамирчнаас. Бүх оролцсон хүн гэвэл 30,000 гаруй хүн. Яг шигшээ тамирчид гэвэл 34 тамирчид. 34 тамирчид 15. Дажгүй амжилт байна, тийм үү? Одоо тэрийг улам ахиулах гэсэн. Ахиулна. Ахиулна. Тий. Сэрэмбэлийн 10,000 маяг өгье. Апо үзэл компаниас өгж байгаа мөнгө. Юунд зориулах вэ? Хүнтэй шалтгаан байна уу? Шалтгааныг сонсъё. Байна. Ямар шалтгаан вэ? Одоо эмнэлэгт бас шивжүүлнэ. За. Эм тариа хэрэглэх тарайгүй авах мөнгө төрөхгүй болчиход. Мөнгө төрөхгүй болчиход. Уг нь хитэн тамирчтай уг нэг төрөмрөөс уг нь дэмждэг үү юм та нарыг? Биднийг бол байхгүй ш дэмждэг. Дэмждэг үү? Байхгүй. Бор зүрхээрээ тэгээд. Дуртай юм болохоор. Дуртай. Энэ спорт айлтай юм болохоор Монгол оронд хөгжүүлэх юмсан гээл. Монгол улсын нэрийг гаргачих юмсан гээл. Энийг өгөх юм бол тэгэхээр эм дээр очиж авах тийм үү? Эмнэлэгт очиод. Тэр хангалттай авах бол хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Үлдсэн мөнгө нь мөнгөлдөхгүй юм биш сарна. Үлдэхгүй харин ч. Яг л таарж гинөө. Тий тааруулна. Яг л таарж гин. Ямар нэгэн тэмцээн гинэ? Олон улсын Аз зэрэглэж тэмцээ. Марафон. Яаж зэрэглэх юм уу? Тэнд оролцсон. Сэрэмбэл. Тий. Амжилт гаргана. Гаргана итгэж гин. Тэр нь 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амжилт гаргахад хэрэгтэй. Хэрэгтэй. Маачд апо үзэл компаниас энэ чамд 10,000 төгрөг өгч байна. Монгол орныхоо нэрийг дэлхийд дахинд гаргаарай гэж найдаж байгаа шүү. Сэрэмбэлээ. Болж гин үү? Болж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Хичээн шүү. Наа чинь олон хүмүүс итгэл явж байгаа шүү. Чадна. Чиний нэрийг чинь би зургатаар харъя заа юу. Сэрэмбэл төрүүлжлээ гээд. Тэрэнд нь харин бид нар энийг дэмжсэн юм аа гэдгийг өөр. Их мөнгө шээ бас бага мөнгө ш. Ажруулсан. За баярлалаа. Баяртай. За шууд эмзэгрөөгөө гүйчнээсээ одоо шууд. За баяртай. Хаав залхалж байна. Нэг уцсан мөнгө хийхээр. Уцсан мөнгө хийхээр. Уцсан мөнгө хэд гарсан бол 100,000 гарсан. 100,000. Ямар хэлдэг юм? 2 хүн уцсан мөнгө. 2 хүн уцсан мөнгө. Амьдрал ямар шүү вэ? Зүгээр хэвээ? Хэвээ. Хэвээ амьдралаа ер хэсгэл хангамжтай байна уу? Хангамжтай байгаа. Дажгүй байна. Таны нэр юм бэ? Мегмар. Мегмар чинь таны хувьд хэрэг мөнгө бай? Яг мөнгө бол янз л та. Хэрэгцээтэй хүнд бол над их мөнгө. За. Яг их мөнгөтэй хүмүүсүүд бол яг зүгээр хэрэглэнэ л мөнгө. Тайланд нь багтах бай. Мөнгөтэй хүнд нь орох уу? Эсвэл мөнгөгүй хэрэгцээтэй хүнд нь орох уу? Би дундаж амьдралтай. Дундаж амьдралтай хүн энийг олохгүй үстэй. Энэ мөнгөний хэмжээг 10,000 төгрөг. Гэхдээ яалаа гэж голох мөнгө бол мөнгө шүү. Мөнгө бол мөнгө. Нөгөөс чи би танд 10,000 төгрөг маягаад өглөө. Надаас л юун зориулах хүндрэх шалтгаан байна. Хүндрэх шалтгаан бол би танд маягаад өглөө энийг. Би энэ мөнгөг авахгүй. Яагаад? Ядарсан хүмүүс зөндөө байгаа юм чи тэдэрт очив. Хүчий гэж юу? Түүнээр 10,000 төгрөг би бас таны 10,000 төгрөг би бас хүмүүс тараачих. Болно шүү. Яах. Надад апоусад компани хангалттай зөндөө мөнгө байгаа. Мөнгө хэрэггүй мэн тийм үү? Хамгийн сүүлчийн асуулт амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгт саналагдах уу? Амьдрал янз янзын юмдар тогтдог шүү. Амьдрал хайр дээрс тогтно, мөнгөн дээрс тогтно. Мөнгөгүй бол хичнээн хайртай байгаа ч амьдрч чадахгүй, хайргүй бол мөнгөгүй байгаа ч амьдрч чадахгүй. Тэгэхээр надад айл айлтанд байдаг зүйл. Одоо энэ цаг үед бол их мөнгө. Хаа залхалж байна ах? Тэгээд ажлын шаардлагаас хааш мөнгө болно. Ажлын шаардлага одоо энийг хүнд байна. Энэ өсөр хүн. Энийг хүнд байна уу? Ажил төрж яриад явж. Алдар юм бэ? Алдар давгаха. Энэ их хөшөө штэ. Владимир Ильич Ленин хөшөө. Таяр нь энэ хөшөөг хараад юм танд юу бодогддог вэ? Энэ хөшөөг хараад уу? Тий. Kodaash энэ хөшөөг хараад юм бодогдлоо яах вэ? За юу бодогддөг юм? Тухайн үед юм хийж идээсэн. Одоо үн өнгөсөс хөшөө байж байгаа үед өөр яах вэ? Тий. Тухайн үед юм хийсэн үү? Давгаха. 10 төгрөг танд би маягаад өглөө. За. Мөнгө хэрэгтэй юу?
Мөнгө хэрэггүй өнгөж юм байхгүй. Байхгүй. Дагуу хадгалж энэ 10 төгрөг маяг гэж би танд өглөө. Надаас л тийм зориулах бай. Өний мөнгө зүгээр авч явах. Зүгээр авч явах. Зүгээр хүндэг шалтгаан байв шууд өглөө. Хүнд нэгэндээ их шиг сайхан цаана байна. 10 төгрөгийг үү? 10,000 төгрөг 10 төгрөг ш 10,000. 10,000 төгрөгийг үү? Тий. Тэгээд одоо сая одоо энэ хүрээнд зориулдаг багт өөр яах вэ? Хүүхдээ зориулсан яг номер дэм сайсараар. Номер дэм сайсараар тийм үү? Ирээдүйн чинь одоо залуу хүч бидний хойшлоо авч явах юм. Залуу үедээ өгч баярлал авч. Баярлал авч шүү дээ. Залуу үе маань яг энийг харин тэгээд хэрэгтэй зүйлдээ зарцуулах нь баан болчих юм биш үстэй. Зохион минь авч өгнө шүү дээ. Хоёулаа чинь сая юм ямар тоо өгчм санагдсан ном санагдсан гэж тэрийг аав гэхгүй. Тэрийг аав. Зүгээр өгчих юм бол бааранд орчих юм уу? Бааранд орчих бах те. Яаж заах шүү дээ. Орохгүй ч юм байгаа, ордог ч юм байгаа яаж мэдэх вэ? За тэгвэл энэ 10 төгрөг би танд өгсөн дээрөө дараагийн хүндэг шалтгаан дүүнийг хайсан дээрөө. Дараагийн хүнд өгсөн дээр. Таны халаасан тэгвэл одоо энэ дөрөв нэг дийлэх үү? Надад 100,000 төгрөг байгаа. 100,000. Тий. Яа яа. Баяртай ачаарал үстэй дуртай наслаарай. Амьдралдаггүй юу? Амьдралдаггүй. Дэггүй. Сарын орлого чи хэдвэ? Сарын орлого нэг 100,000 төгрөг. 100,000 төгрөг. Амбул хэдүүлээ вэ? Амбул гуруулаа. Амбул гуруулаа. Гуруулангийнх нь бүгдээрээ нийлээл 100,000. Тий. Болж гинүү амьдрал төрж гинүү? Оо тэгэл. Болох л юм да. Болох л юм да. Тэгээд одоо болохгүй гэж яах вэ? Таны халаасанд байгаа одоо мөнгөний мөнгөийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Хэрэг төгөж очих бол ерөөсөө бараахгүй юу? Артахгүй. Артахгүй. 6,000 төгрөг. 5-6,000. Бас байна. Энэ 10 төгрөгийг би танд маа гэдэг үгүй. Надаас л юм зориулахыг хүсэх шалтгаан байна уу? Би ингэж боддог байхгүй. Тэр нөгөө зурагтаар гарч ирсэн юм. Яг та аль телевиз байлаад нэг хоёр хүүхэн таршаа нэг хүүхэд нэг телевизээс ирээд фарлаа. Яг шинэ жилийн өмнө байхгүй. Тэгээ тэр хүүхдийг бодоод би айгу уйлах. Уйлаад тэгээ зурагтаар уйлаад яана ийм хүүхд таараад мөнгөтэй явж хоолнд орчихсан байхгүй. Яг тийм хүүхдэд л өгөх гэж бодсон шүү дээ. Тийм хүүхдэд л өгөөсэй л гэж бодож байна уу? Тань л өгөөд хэрэггүй гэж таахгүй юм шүү дээ. Би тийм хүүхдэд л өгөхийг бодож байна. Үр хүүхдүүд гэдэг чинь тий одоо манай ирээдүйн шүү дээ. Айгу хэцүү биш шүү. Тийм шүү бас тэрээс боддог л шүү тийм үү? Тэднийг хараад яг үнэхээр сэтгэл өвддөг байхгүй юу? Амар өрөвдөлттэй. Би дандаа тэгдэж ш. Тэднэрт л өгөхсэн гэдэг. Яг тэгээ амьдрал гаргаад өгөх гэхээр хэцүү шүү дээ бид нар чинь тий. Амьдрал яг л ингээл хоолонд өдрийн 2 өнтер хөрөнгөтэй хөрөхгүй тэл амьдэрч байгаа шүү. Хөрөнгөгүй тэл амьдэрч чинь өөрөөсөө өгийг чигээр өгч чадахгүй. Өгөхгүй баяа гэж нүдэндээ нүдэмстэй. Яайдаа байц. Яг тэгж амьдэрч. За тэгвэл 10 төгрөг бид үлдээлээ. Илүү хүндэг шалтгаантай хүнд нь би өгдөг үү? Та бараг өгийг гэсэн ч авахгүй маань тийм үү? Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм аа. 10 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Юунд зориулах вэ? Шалтгаан бол маш том шалтгаан байгаа. Яагаад гэвэл өнөө өглөө манай эхнэр нэг шинжилгээ өгсөн байхгүй юу. Тэгээсэн чинь яг хоёр бөөрн томорсон сонолтой гэдэг эмчилгээ хийлгэх гэсэн байлээ. Тэгээд би сая ажил дээр явж байгаад тэгээд та нэтрэлийг хараад орох хүсэл төрөөд. За тэгээд зорж ирсэн. Шинжилгээгүүд эднүргийн. Хувийн эмнэлэгүүд болохоор чинь зөвхөн эхо энэ тэрэ гэдэг ингээд нэг 4-5 шинжилгээ нийлээд нэг 13,000 төгрөг болт юм байл дээ. Гэтэ өнөөдөр тал шинжилгээг өгсөн. Тэгээд бөөр гэсэнээс одоо маргааш болохоор эмэгтэйчүүдийн юм шүү дээ. Бөөрийн сунт мултны зураг байна уу? Би яг түрүү уцаар ирсэн байхгүй юу. Тэгээд манайх нь одоо гэртээ наваа хүлээж 2 цагаас шинжилгээний хайрыг авах гэдэгсэн. Тэгээд ажлаа хэмжээлээ цайнах зэрэг гэрлэг гарах. Чи юу ийдгийг? Би юу эргүүл тусгай хамгаалтын хэлтс эргүүлийн офицер хийдэг. Эргүүлийн офицер хийдэг. Сарын цалин хийдэг. Сарын үндсэн цалин нэг 70 гараад 80 л. 10 төгрөгийг болох юм уу тэгээд? Чамд даалаас нь чи хийдэг. Одоо миний халаасан дөө. Одоо 1000 гаруй төгрөг л байгаа. 1000 гаруй төгрөг л байгаа. Энийг өччих юм бол нэг 11,000 гаруй төгрөг болох нэ дээ. Тийм үү? Шинжилгээнд хүрэх үү? Шинжилгээнд хүрнэ, хангалттай хүрнэ. Хангалттай хүрнэ. Илүү гарсан мөнгөөр нь яах вэ? Илүү гарсан мөнгөөр нь надад хүүд нэг витаминч нэг витамин авчих юм даа. Одоо өвөл бас витамин бас ядаж нэг адууны махаа цанаад өгчл бас бөө амин юм шиг дээ. Тийм шүү. Ирээдүйд ярих гэж ингээд наантай цантаг аргацаас нь сарда 100,000 авсан салинга буухыг хүлээгээд залуу хүн амьдрал болж гин үү? Яах юм бэ одоо тэгээд? Ер нь тэрийг харах юм бол бас битгүй хүн залуу хүн бол жоохон хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Ирээдүйг маш сайхнаар төсөөл. Ирээдүйд ер нь улс орныхын төлөөр нэг хий бүтээнэ гэж бодож байгаа шүү. Тэгвэл би чамд яг энэ хавь тасаг сайхан зөвлөх үү?
Бэлнэ үү? Бэл. Хогон шүр надад байна. За, цэвэрлэе. Аа цэвэрлэе. За. Би чамаас харамлаач яах вэ? Магадгүй манай үзэгчид намайг жоох яаж бодгоо. Хотлоо ялж явах чинь зураг баримт байхгүй, зураг байхгүй байхад нь яаж мөнгө өгж байгаа юм гэж намайг буруутгаж магадгүй. Гэхдээ бид нэгэндээ итгэх шиг сайхан зүйл хаана вэ, тийм үү? Итгэл бидний алдаараа их нэрийг олж шинжилгээг нь аваарай. Ой, сайн байна хаа. Сайн байна уу? Тэдүүдээ хасаар гадаг. За ээж гэр. Тэгээд энэ мөнгөийг би чамд өгч чинь итгэл бидний алдаараа хүнд итгэх шиг сайхан юм байхгүй. Бас энийг аваач. Бас өөрний хүнд итгэл өгөөрэй, тийм үү? Тэгин. Танилцсан нэрийн гэлээ. Сэрод. Ааха, баярлалаа. Би яг үнэн бод шалтгаанаа хэлсэн шүү. За, баярлалаа. Тэрж ажиллана. Монгол сайхан байна болчихдорж хаа. Цас ороод гэхдээ цаг агаар дулаахан сайхан байна. Үзэгч та бүгд 2007 онд өөртөө хатуу зорилго тавиад төр рүүгээ тэмүүлж хөдөлмөрлөх юм бол энэ 10,000 гойтхоо энээс их мөнгийг та бүхэн халаасандаа хийнэ. Сэтгэлээр битгий унаарай. Модны мөчр хуугарсан чинь нарлуу тэмүүлдэг шиг таажсан ирээдүг рүүгээ тэмүүлээсэй гэж би хүсэж байна. Баярлалаа үзэгчтэй. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дор сууглаас 10,000 нэвтрүүлэг. Энэ удаагийн дугаар маань яг юурыг бодож идэх юм би сайн мэдтгүй. Ямар ч үсэн Сирки Фантаун тийм үү? Залуучууд нэлээд цугулдаг газар. Тийм. Хэлцээ нэр юм бэ? Инх хоёр ихний оролцогч. Хаа урж алхалж байна? Ой, Цэвэр орж явах цаа. Найстаа уус тийм үү? Чиний халаас нь энэ мөнгийг дийлэх мөнгө байна уу? Чи л мангар баян юм байна. Тэгвэрэ мөнгө авчихсан хамаагүй. Би чамд энэ 10,000 төгрөгийг маягаад үгүй. Хүн болгоно мөнгөний асуудал л шүү дээ. Мөнгөний хүсэл хязгааргүй тийм үү? Эний чинь дийлэх мөнгөн дээр чинь дахиад би нэмээд өгвөл чи надад талаад юунд зориулах юм? Нэг үү? Тий. Годомны нэг хин нэг ядуу хүндэл зориулсан. Ядуу хүндэл зориулсан да. Тийм үү? Ерөн чи зүгээр урд нь өөрийнхөө халаасанд байгаа мөнгнөөс тэр хүмүүс зориулж ирсэн үү? Зориулж ирсэн. Тэр хүмүүс чиний зориулсан тэр сэтгэлийн мөнгө чи юунд зориулдаг бол гэж чи боддог бай. Ер нь голцоо хоол ундаа зориулдаг. Тэгэл итгэж өгч байгаа тийм үү? Явц чиний халаасан тийм их мөнгө байгаа. Би чамд энэ мөнгийг чамд өгсөн дээр эсвэл магадгүй энэ гудамжаар алхалж яваа дараагийн хүнд боломж олгосон дээр үү? Дараагийн хүнд боломж олгосон. Боломж олгосон дээр тийм үү? Өөрөө чи сарын орлого хэд вэ? Би өөр 2 та. Ер нь зүгээр магадгүй хүнд өдөр тутамд хэрэгцээний мөнгө хэрэгцээ байдаг штэ. Тэр мөнгөийг хаанаас олдог вэ? Хөцөө ер нь ээж аваасаа л. Ээж аваасаа авсан мөнгө чинь халаасанд инээс их байна гэхээр гоё юм аа тий. За ажралсан их хоёраа. За баярлалаа. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Дараагийн оролцогчид бид нэр одоо гуруулаа бүр болсон. Таны нэр юм бэ? Баярч юм. Чимээ чөлөөж байгаа чангаар идэхөө. Манай 3 дахь оролцогчийн нэр нь юм бэ? Итгэлт. За. Чимээ чинүүгээр юу хийж нарж байна вэ? Хүүхдээ сэлхэн гаргаад байж байна уу? Чимээ чи таны хэрэг мөнгө бай? Боломжтой мөнгө тийм үү? Таны халаасанд байгаа мөнгө энэ мөнгийг дийлэх үү? Дийлэхгүй. Нэлийн даагуур нь эсвэл жоохон төгөж очих юм уу? Төгөж очихгүй баха. Чимээ чи би танд энэ 10 төгрөг маа гэдэг вэ? Надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Тэгэхээр таны надаас болоод юунд зориулах вэ? Танд мөнгөний хүндэх шалтгаан байна уу? Би бол 3 хүүхэдтэй л дээ. За. Тэгээд нөгөө 3 хүүхэд ч одоо ингэж хичээлийн ном худалдаж аавна, хувцас худалдаж аавна. Энд зориулах. Тийм үү? Нэг нь ч ном авч ирэх. Ном. Юу нэг сарын нэг дээр та хэдэн рүү зарцуулсан бай? 3 хүүхэдтэй зориулсан. Таны гэр бүл. Гэхдээ 300 мөнгө. Сарын орлого хэд вэ? Сарын орлого яг мэдэхгүй байна тооцож. Тооцож мэдэхгүй байх тийм үү? Чимээ чи надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Та би таныг танд өгөх юм бол та бол хүүхдүүдэд нэг ч гэсэн хүүхдэд ном авчих юм байна шүү дээ. Би энэ мөнгийг танд өгсөн дээр эсвэл дараагийн хүнд боломж олгосон дээр энэ гудамжаар олон хүмүүс алхалж яваа шүү дээ. Надаас боломжгүй юм бас байж л байгаа.
Тэгэхээр эцсийн асуулт. Мөнгө цагаан нүд улаан гэдэгтээ та саналэгдэх үү? Мэдгүй. Заалаа шимэгч баялаа ажиглалцсан дээ. Одоо энэ цаг үед бол их Таньцын ядар юм бэ? миний нэр Эренчин гэдэг. Скватер дүүрэг 2 дугаар хараа. За 2 юм бэ 17 сууд. 17 суудаг Эренчин гэдэг хүн байна. Эренчин хаа урж алхалж байна? Оо би энд нэг хайрцагт сонь захтыг 44 дүүгээр салбар. За Тэр санийгаа авах гээл явж байна. санунгаа авах гал явж байна. Тэтгэр хэдэг авдаг вэ? За тэр хэлчих юм аа. Хэлчихээ. 77 мянга. Ер нь хурж ирээ 77 мянга. Амбул хэдүүлээ вэ? Хүрэхгүй байна уу? За яруу одоо амбул хөөхтүүд 3 хөөхт хамт арчцээгээд ер нь 7 8 10-аад хүн байдаг. Хамт амьдарч. 3 өрөө байртай. За. Хүрэхгүй юм. Одоо Хөөхтүүд 60 мянган төгрөг өвөлдүүлдэг. 77-гийн чинь 60 нэгчгээр 3 өрөө байранд. энэ чи бас гөгшөө хүн чинь эдээ олон жил ажилласан бас нэг харманы мөнгө, тамхины мөнгөгүй явж болохгүй байна. Болохгүй байна тийм дээ. Хөрөлцөхгүй байна. Гөгшин бас 68 мянган. За гөгшин байна. Тэгээ 3 хүүхд маань юу хийж байна вэ? За баггүй ажилтаа ингэ байна. За. За нэг хүүхэд Солонгост байж байгаа хүрээд ирсэн. За. Ажил 2 хүүхэд нь. За. Нэг хүүхэд Японд байж байгаа хүрээд ирсэн. Бас жирэмсэн болоо. Хүрээд ирсэн. Одоо ажил. Ажилгүй л байж. Нэг иймэрхүү. Эренчингаа. За. Энэ 10 мянган төгрөг таны хувьд нэлээ их мөнгө байж таарах нэ дээ. Их мөнгө байж таарах. Тэгэхээр ирж байгаа би таны 10 мянган төгрөгийг майгаад өгөх юм бол та надаас салаад юунд зориулах вэ? Танд үнэхээр хүнсдэг шалтгаан байна уу? Да, байдгийн бол одоо чинь энэ Ахмадын баяр гээд бас юм байна. Ер нь мөнгөний хэрэгцээ бол байна л да. 10 мянган төгрөгийг аваад одоо 10 амбулд нэг л за нэг 2 хоногоо хаал авъя гэхэд мах аваад дээр нь талах тэгээд нэг жижиг халж малц авах чинь тэгээд хөрөхгүй байгаа юм шүү дээ. Тэндээ. Гэтэ дүүдний нь олон биш ганцхан ширхгэл байгаа юм. Би энийг үнэхээр хүнтэй шалтгаан түнд өгөхгүй хайгаад байгаа байхгүй юу да. Гэхдээ надад чи хаятайхан харагдаад байна л да. Гэхдээ хаятайхан харагдаад байна л да. Тэгвэл таны хараад хой би дүүний нэг танд өгсөн дээрээ өсгөл хоёлоо дараа чи өөр хүнтэй шалтгаан түүнийг хайсан дээрөө. Тэгвэл тэрэнд бол би бас хэдийгээр сайхан харагдаж байгаа ч гэсэн надлогч гээд байх юм л да. Энэ 10 мянган төгрөгөө дараа чи илүү хүнтэй шалтгаан түнд өгөхөөр дүүн өөртөө үлдээлээ. Харин төгсгөлд нь би танаас ганцхан зүйл асууя. За. Амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгтээ санал нэгдэх үү та одоо? За бас арайч нэг мөнгөн дээр тогтоод байх юм чи юу юм те. Хүний амьдрал гэдэг чинь арайч нэг мөнгөөр хэмжигдэх чинь биш юм шиг бодогдоод байгаа юм. Суулж өнгөрсөн амьдралаа бодохоор амьдрал мөнгөн дээр тогтохгүй юм шиг. Тогтохгүй л байна. Зүгээр мөнгө бол хэрэгтэй л дээ. За баярлалаа Эренчингаа урт удаан наслаарай. Аз жаргалсан танд. Баярлалаа танд. Ахмадын баяр болж байгаа. Танд баярын мэнд хүргэе. Энэ 10 мянган нэвтрүүлгийн маань бараг 19 20 дахь дугаар юм байна. 20 дугаар оролцож байгаагийн хамгийн царайд өсөх нь Баяд чи яах. Юу гэж дээ. За энэ зүгээр нэргээ байдаг. Яг наашаа суултаа ойлоо микрофон чи өөрөө чи яриа савахгүй шүү дээ. Таньцын нэр юм бэ? Ундраа энэ хаа хурж алхаж чинь вэ? 3 4 орд юм лээ. 3 4 орд. Тэгээд уцаар яа. Уцаар ярина. Тэрний хороолоо. Хороод орж яах чаа? Тэр ноц шул. Ажил хайгаад Ажил хайгаад явж ийн гэж айгүй гондуухан байцсан вэ? Ажил авахгүй байна уу? Яг өөрөө яг ямар ажил хайж байгаа юм? Хийж чадмаар л. Юу хийж чадахгүй өөрөө? Эмхтөөний хийж чадах. Эмхтөөний хийж чадах л ажил тийм үү? Ер нь нэг л гондуухан, хоолойны өнгөцийн хүртэл гондуухан. Нийтэхгүй гээл нэг гондуухан явах юм.
Амьдрал сайхан байна. Нарны тоо яг хэнийг ч ялахгүй тус чинь харж гинөө. Сэтгэлээр унах ерөөсөө болохгүй. Амьдрал бүтшил таараа. Ундраа. Йоо. Энэ 10,000 төгрөг чиний хэрэг мөнгө бай. Гайгүй. Ажил хайж байгаа хүний хувьд их мөнгө шүү дээ. Гайгүй би чамд өгье. Өгчээ. Гэвэл чи надаас надад юу зориулах вэ? Утсаар ярина. Утсаар ярих мөнгө чамд одоо байна уу? Байна. Халаасанд байгаа мөнгө чинь энийг дийлэх үү? Дийлэхгүй. Тэгвэл би чамд энийг маягаад өгөх юм бол чи надаас надад юу зориулах юм? Чамд яг хүндлэх шалтгаан яг ямар шалтгаан байна? Утсаар ярина. Тэрээс өөр хүндлэх шалтгаан байна уу? Юу вэ? Гэрлүүгэл ярих гэдэг. Манай гэр дархан болохоор. Тийм үү. Энд ажилд олж хийгээд энд амьдрах зорилготой л ирсэн л дээ. За. Бүтэхгүй байгаа. Бүтэхгүй байгаа болохоор тийм үү. Дахнаас эзээ очирсан. Удаж гинөө. Даханд бол өвн гэрнэ байгаа. Даханд яагаад тэр төрсөн газараа сайхан амьдрий гэж яагаад тэндээ зориулсангүй вэ? Яагаад заавал хотыг зорьсон юм бэ? Улаанбаатар хотыг зорьсон юм бэ? Яг их хөлийн газар тэгээд арай өөрөөр амьдрах юм байна. Багтаа дархан зүйлсэн тэр их сонир биш. Уудад ч юм сонирхолт өгөөч. Одоо харин түүлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургу үрж өсөжсэн гэсэн. Гадуур явж хаад дэлгүүр мэлгүүр ороод ч юм хааллаа сарнуулаад. Хааллаа сарнуулаад явж байгаа. Ажил олохгүй бүр арга ядвал тэгж л анхаардаг сайн. Тийм үү? Өөр арга байхгүй. Гэрлэгөө яг юу гэж ярих гэж чи? Гэрлэгөө. Мөнгөтэй болохоор очсноо л гэж. Тэрнээс очихгүй л. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж ирчих юм. Тэр их хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100,000-аас дээш төгрөгтэй л гэж. 100,000 дээш төгрөгтэй. Алюминий утсыг аваад. Би чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг рүү очиод охин нь энд ажилтаа болж байгаад мөнгөтэй бочоод очно гэж чи ээж рүү ууцтаад хэлчихдэхгүй. Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэлтэй. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин нь мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэний ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгээ. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөмгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хайгаа дахнаас орж ирсэн чинь болохоор өвчмөр санагдаад байгаа байхгүй юу? Тэг шалтгаан гэж юу вэ? Юу байх вэ гэж. Би ямар ч хэлсэн тэгвэл эндээ мөнгө очоод ээж тэр очиндоо ямар ч хэлсэн. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч байна. 27 дуус өглөө 10,000 нэвтрүүлэг 2 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олдлоо энийг зориулаарай. Ингээд яг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр унж юусаа болохгүй сайхан байна тийм үү? Ажигласан шам. Баярлалаа. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Loving everything for two, doing everything with you, and now that we're Амтрын бай таньцээ. Хүмүүлзээ гэх юм аа. Хүмүүлзээ. Тий. Түмэгч хаан шалгалж байна. Би энэ Леник клуб руу яаж. 10,000 төгрөг мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Тань би 10,000 төгрөг маягаад өгье. Тэгвэл энийг надаас надад юу зориулах вэ? Танд хөдөлж шалтгаан байна уу? Байхгүй надад. Энд тэгээд ийм олон болол та яах вэ? Өөр шалтгаан хийж чадах уу та? Өөр шалтгаан байна. Байхгүй. Хүн болгоны сайхан авиас байдаг штэ. Танд авиас байна уу? Авиас чи үнэхээр хүнд ховорхон байдаг авиас авах юм бол би танд 10,000 төгрөг шууд маяга өглөө. Надад тийм хүнээс гоц тийм авиас надад байхгүй. Зүгээр нэг найз нөхдөд уулзаад нэг ууж идэхэд хэмжээнд нэг ая дууны хэлэлэг байна. Ууж идэхэд. Тий.
Ирнэ хэрэг ууж идэх 10,000 гарна. 10,000-аар. Дажгүй? Дажиг ууж идэх. За тэгвэл танд тодруулах гэсэн чи бүр ганцхан авяас баг бас хавархан. Ачаарал хүсье танд. Ортуудаа наслаарай. Баярлалаа. За баярлалаа. Миний гарт яг одоогоор үзэх штэ. 43,900 төгрөг байна. Энэ бол Америкт ажиллаж байгаа Балчин Дорж гэдэг хүн маань Монгол 10,000 төгрөг ямар их үнцэнтэй мөнгө вэ гэж $100 бид сард нэг удаа явуулж байгаа. Түрүүч удаа та бүхэн бас тэр 100,000-аас хүмүүс тараас та бүхэн сайн мэдж байгаа. Хэд төгрөг хэрэгтэй энэ чамд? 10,000 төгрөг хэрэгтэй. Яг ч байгаа. Оо одоо ч ингээд 10,000 төгрөгөөр бол манайх дарханд байдаг л да манай гэр бол. За. Тэгээд замын зардал хийж болно. За. Тэгээд энэ ер нь хот газар гэдэг чинь тэгээд автобус унааны мөнгө гэдэг ер нь 10,000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. Мэдээж мөнгө хэрэггүй гэж хэм байсан тийм үү? Тийм. Яг би чамд тэгвэл 10,000 төгрөг маяг гэдэг юм яг юу зориулах гинэ? За ямар ч байсан замын зардалтаа бол зориулж болж чинь. Замын зардлын мөнгө чамд байгаа шүү дээ. За тэгвэл одоо ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй юм байрал орох мөнгө байна уу? Ээжтэй байрал цаах хараа мөнгө баг. Хот орсон. Уг нь хүүний хот орчоод ирсэн юмсан. Ээжтэй нэг жаах юм байрал орчих юмсан. Харин тий. Тийм үү? Ээж чинь одоо санаа зовоо сууж байгаа хүүдээ. Миний хүү хот газар явж байгаа. Яаж байгаа бол ийж байгаа бол гэж. Гэхдээ чи эрүүл инх бүтэн биеэр ээж дээрээ ороход хамгийн ад жаргал хамгийн сайхан бэлгч ээж чинь байх болно. За боли. Тэгвэл чи 10,000 төгрөг нийтлөө чи тэгвэл энэ хаашаашаа байгаа энэ 3 м дотор чи надад юу үзүүлж чадах вэ? Шүлэг өчж чадах уу? Шүлэг өчж юу? Шүлэг өчж болно уу? Аа шүлэг өчж болно. Бүгдээ дандаа зовлон ярьж байхаар зүгээр л би хин нэгэнд авиасын үнэлээ гэсэн юм. За бичсэн шүлэгнээс нэг шүлэг өчж байгаа. Энэ бичсэн шүлэг бичиж байгаагүй юу? Шүлэг бол бичиж байгаагүй. А зүгээр дорн хэлэх юм бол захиочих юм биш тийм үү? Жог хугацаа л авах. Зарлаж мөнгө ч юм байгаа чи ээжтэй өөрийнхөө биеийг эрүүл нэг бүтнээр наваачиж өг. Боломжтой яваарай. Үгүй ахаа дугаасаа би нэг нэвтрүүлэгт орсон чинь авч ил гарч штэ. Авч ил гарна штэ. Тий. Тэгвэл шүлгээ зохиож тэнд суугаа шүлгээ зохиож. Дараагийн өний би төр зур ороод чи тэр он бодож чадгүй шүлгээ. А тий. За тий. Дараагийн одоо энэ цаг үед бол их халаасан чи тэгвэл хэдэн төгрөг бай? 3,000 гэдэг. Бох. Тэрийг чи юу зориулах вэ? Би надад уцаа янзлуулах юм байна. Уцаа гар утас нэвтэрсэн үү? Нэвтэрсэн. Найзлаас мэн ширээдэг гар утас нэвтэрсэн хэцүү байна уу? Хэдэн дөрөв утас болох юм? 3,300 төгрөг өрөх юм уу? Өрөхгүй. Хэдэн дөрөв утас байгаа? Одоо энэ 14,000 л байгаа. 14,000. Найзлуудтайгаа холбогдохын тулд чи гар утас янзлуулахын тулд би чамд 10,000 төгрөг үлээг босгоно дээ. Чиний хэлсэн шалтгаан энэ голомжоор авах чагаа хүмүүсийн шалтгаанаа тэнцэхүү. Миний шалтгаан уу? Тэнцэхгүй. Тэнцэхгүй хаа. Чи тэгвэл 10,000 төгрөг өөр газраас олох боломж байгаа юу чамд? Өөр газраас олох боломж юу? Ээж аваасаа гонхгүй хаа. Гонхгүй хаа. Чи 10,000 төгрөг юу хийж чадах вэ? Яг энэ хаашаашаа 3 м зайд. Юу хийж чадахгүй үү? Тий. За би дуулуулъя да. Дуулуулъя да. Тий баярлалаа хийж байгаа. Дууч юм баярлалаа. За дуугшаа сонсож байна. Гэхдээ чи аягүй гоё дуулвал шүү дээ. Гоё дууллаа. Тий. Гоё дуулвал онцгой дуулах юм бол үлээж авахгүй шүү заяа. За. За тэгээ сонсоод өгөөч. Юу? Зэрвэлцэн торомолцоо хаасаасаа зэрвэлцэн торомолцхон ээж нүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүнгүн дашуусэр ирвүүдээ нарара хураалж үндиг өргөөд наашлахын торомолцхон ээж нүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүнгүн дашуусэр ирвүүдээ. Ээж чинь чамд уцасах мөнгө өгөхгүй гэсэн чи ээжтэй хайртай байсан. Хайртай. Найзлууд чинь сайн хүн үү? Аа? Сайн. Гадаа даарч яг чи ээжийн тухай гоё дуусан чинь би баярлалаа өгөх гээд шүү дээ. 3,400 гараад ир. Тас хатцаа явж гинүү да. Чаа. Энэ бас хатус юм уу? Хатус юм. Бүгдийн нэрлэлээ надад өгч 20,000 гарч гудыг нааш гэж хэлэхгүй. За. Ингээд хэд болж нийтдээ? 3,900. 3,900. За мэ.
Эдгээр чи өөрөө мөнгө нэмээд уцаад суулаараа тэггүй. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. За зохиолоо тэгээд нэг сонирхол жоохон зохиолтой. Тэгээд нэг аяг ус 72-ыг харьцуулж үзвэс ээж өтөөртөө адилхан босоо. Энэ хэн би юм дэлхий гэж үзвэс ээж минь биеийг наран гих үдээ. Тэгэл дөрвөн үрдэлстэй. Хүүгийнхээ сэтгэлэг болохоор аяг устай харьцуулж байгаа байхгүй. Тэгээ ээжийнхээ сэтгэлэг даглаатай харьцуулаад тэгээд энэ хэн бие минь харин дэлхий гэж химээвэс ээж минь биеийг наран гэж үзнэ. Тэгээ наран гэдэг утга нь болохоор нөө нэг дэлхийгээс эндэх тий. Би ч юм 50000 төгрөг. 100000 тэрлээ. Чи бодож чи 100000 төгрөг гэдэг юм хэвчүүлдэг шүү дээ. Хамт эдгэрүүг нь халаасан чинь. Надад 200 төгрөг өгч дээ. Зардлага мөнгө яасан чи? Зардлага мөнгө дээ байхгүй өөр хэлсэн. Чи үний хэлжийн худлаа хийж байгаа. Үнэ юу гэж үү? За ээжгээс төлөвөр жаадаг шууд тийм үү? Хамгийн гол нь чи ээжтэй бэлэг авч очих чааг чинь төлөөл би энийг өгч байгаа. Түүнээс шууд чиний хичээл зүтгэж би ойлгож чинь дөрвөн мөрчлөлөөр аятайхан шүлэг байна шүү дээ. Гоо шүлэг байна. Тэгвэл чи би чам 50000 төгрөг өгөх үү? Ээжтэй чи энэгээр зүгээр сайхан цэцэг ч юм уу? Юу ч юм уу өөр мэдээлэл аваад өчтгөө. Харин хамгийн гол би чамд итгэж штэ ээжтэй зориул гэдгийг. За ээжигээ сэтгэлээгээр чи худлаа итгэхгүй байлгүй дээ. За байлгүй. Ачаас чи болоостой өрөө. Хүүтэн байна шүү нэр. Хүүтэн байна. Таавж алхалж байна. Ээж нь эмдэг орд юм байна. Эмдгөрж яах гэж байгаа. Манай юу яа. Авгаан би жоохон таарах. Авгаан би жоохон таарах уу? Тий. Хотих уу? Хотих. Би энэ яасан? Ундаг өвчтэй. Ундаг өвчтэй. За. Тэгээд би энэ эмдгээр навсан чинь десантер нүгөө явчихсан байна. За. Бүр хар хадраа нүцэн. За. Би тийш оччих юм уу яа? Тийш оччих юм болов уу? Тий. Тийш очиход чи мөнгө хэрэгтэй юу? Мөнгө оодн хэрэгтэй. Эдгээр хэрэгтэй бай. Оодн тэр эмийн авдгийг. Эм нь хэдий? Эм нь одоо айгүй үнэтэй. Хэдий? Нөө таталтай юм. Хэдий? 7-8000 төгрөг. 7-8000 төгрөг. Хали хатаас дэдгэр гэн тэгвэл. За. Ба. Тэр надад чи гэрчлэх группийн дэвтэр яа зарим нэг юм байна уу? Дэвтэр байгаа. Таны бол би идэхтэй бол гайгүй юу? Би юу гайгүй. Таавал гайгүй. Тий. Эхнэр нь жаа хэцүү байна да гэж. Тий. Эхнэр нь жаа унаад байна уу? Унаад байна. Унаад байна. Тий. Хэд жил танилж байгаа вэ? 21 жил. 21 жил танилж байна. Тий. Ялтаач лээдээ тийм ээ. 7500 төгрөөр юм аваад тэрийг хэдэн өдөр уух вэ? Бараг 7 хоног уучтаа. 7 хоног уучтаа. 7 хоног. Дараагийн 7 хоног яах вэ? Дараагийн 7 хоног бараг групп мөнгө өгөх ба. Өгчих баха. Тэрүүр чинь тэгээд 34,000 гэдэг чинь 5 хоног юугаараа идэж уух вэ бүгдээрээ? Бүрч чи хоол их махгаа юу? Баггүй. Я найзсаа жоохон аар цаваад явчихсан. Өнөөрөө хоол их юм гэж. Найзсаа аар цаваад явчихна? Тийм үү. Найзсаа аар цаваад нээж байгаа. Яа нэг өрөөсөө мөнгө уухаараа тэгээд зээл аар цавд юм уу? Хүчний ялхтар аар цавд. Тэгээд нэг аар цусгаад уух гэж байгаа юм уу? Аартай хойж шарах будаа вэ юу? Будааг нь бас авцгаа. Будааг нь бас зээлээд. Будаа зээл шалаа. За тэгвэл 10,000 төгрөг өглөө. Ойлгож чинь энэ гондох явах хэцүү. 27 жил танилцсан гэсэн үү? 21 жил. 21 жил танилцсан гэргийнөөс гэртээ таарах ундаг өвчтэй бас хэцүү шүү дээ ирэх үү? Тийм үү? Тий. Найзсаа мөнгө зээлээд группийн мөнгө. Аарч будаа өршин нийлээд эдгээр болсон юм. Аарч будаа 1100 төгрөг. 1100 төгрөг болсон тийм үү? Будаан 550. Аарч 650. Заасан маа 7500-аар нь та эднэртэй татлын эсрэг юм авч өг. За тэгээ. 2500-аар нь одоо би шууд шарахад орлоо. Шууд шараад орно үз? Орно. Энэ бол Америкт бас хөсөөл суулан олж байгаа бацин дорж үзэх хүний цалингаас явуулсан мөнгө шүү. Хүний итгэлийг битгий алдаарай. Баярлалаа төсөө. Гадаас ирүүлсэн сэтгэлтэй халуун биз дээ. Гайгүй байна. Хахан биз дээ. Би яасаа яваа. Одоо энэ бахинчдээ суугаад. Хотын ихтэй дээр чимээ аваад тэгээ. Баярлалаа. Баярлалаа. I don't know what to do with myself. Everything for two.
доллар суглаас 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй л яах вэ? Хэрэгтэй л яах вэ? Мөнгө хэрэггүй гэж яах вэ? Хүтэн биш үү те? Даарч. Халын юмар юу шиг дайлах. Дээл. Би чаг магчлаад дайлах тхөө. За хоёулаа зовлон ярих гэдэг яах юм бэ? Он гарах чинь, баяр дөгч чинь тийм үү? Өнөөдөр би ямар хүмүүст 10,000 төгрөгөөр өгөх вэ гэхээр 2006 онд өөрийнхөө төлөө ч юм уу, тийм үү? Гэр бүлдээ ч юм уу, эсвэл энэ Монгол орондоо ч юм уу, өөрийнхөө чад чинээгээр амжилт үзүүлсэн тийм хүнд би мөнгө өгье, тэрийг урамшуулах гэж байгаа юм. Чам тийм багахад яж тийм амжилт байна 2006 онд. Юу хийж өвтөж амжуул бачи? Эхнээс нэр хаа гэдэг. Тийм олон байгаа мó? Зөндөө олон байна. Зөндөө олон. За сонсъё тэгвэл. За би сая энэ жил шинжлэх ухааны технологийн их сургууль элдэж орсон л та. Тэгээд яг энэ жилийн хувьд ярих юм бол өөрийнхөө хүсчээсэн ихтгэлийн тэмцээнд өөрийнхөө хүссэн амжилтыг гаргаж одоо эхний 3 байранд шалгаж чадсан. Тэгээд мөн бас нэг амжилтаасаа ярихад одоо энэ жилийнхаа тэргүүний ангийн дарга болж чадсан байгаа 10 жилийнхаа. За. Тэгээд төгссөн сургуультай бас элдэж гисэн мэрэгчлээ эзэмшсэн. Эзэмсэн. Тийм. Яг эзэмсэн сонгосон түүнийхээ төлөө зүтгэсэн, сансандаа хүрсэн. 2000 онд тэгвэл ямар амжилт гаргана гэж бодож байна? 2000 ямар төлөвлөгөө энэ чамд? 7 онд одоо англи хэлийг маш сайн суралцсан гэж бодож байгаа. Тэгээд зуны амралтаараа тэр чиглэлээр ажил хийж чадах байх гэсэн тийм эрмэлзэлтэйгээр дүүрэн байгаа. Англи хэл ямарч сайн сурыг. Сайн сурыг. Тэнийхээ дагаваас ажил хий. Тийм үү? Тэгэхээр ч одоо нэгдүгээр курс юм байна шүү дээ. Нэгдүгээр курс. Ирээдүйн амьдрал чинь тэгвэл чиний хувьд үнэхээр гэрэлгээтэй харагдаж байна уу? Харагдаж байгаа. Харагдаж байна. Тань зэнэр юм бэ? Жаргал. Жаргал олон амжилттай бас дахиад илүү олон амжилт гаргана гэж төлөвчөд байгаа юм байна. Халуун чиглээд уул да. Даар чинь үнэхээр их хүзэн болж шүү. Гэтэ сэтгэлдээ бол ахын галтай явахд болно тийм үү? Тэгвэл жаргалынхаа амжилтыг би урамшуулах гэж байна. Урамшуулын 10,000 төгрөг урамшуулах болох уу? Болно. Энэ 10,000 төгрөг чи юу зориулах вэ? Одоо ном хатаал хэрэглэх бах та. Яах юм бэ? Шинэ жил болж ин жоохон гоё амттай мал идчихээ л да. Тэхүү. Дүүдээ яг бидлэг авч болох юм. Гэтэ хажуугаар ном надад маш хэрэгтэй байгаа. Номдоо номынхаа мөнгө зориулж. Жаргалаа. Хүссэн зүйлдээ очоорой. Энэ бол зүгээр нэг их мөнгө шээ, бас бага мөнгө шүү дээ. Гэхдээ чиний урам зориг чинь бас гаргасан амжилтыг чинь урамшуулж байгаа юм шүү. Жаргал ачаал гэсэн. Зорсондоо өрөөрэй. Баярлаа. Баярлаа. Чи чиглэлдээ барайд явал та. Тэгээд барайд явчих халуун. Наа чи нэг удаа яриад хийсэн юм шиг. Замаараас аваад явахгүй юу? За яста. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Таньцэр юм бэ? Батмөх гэдэг. Батмөх ойлоо жоохон чангарыг. За. Мөнхөө гэж дутах уу, батаа гэж дутах уу? Мөнхөө л гэдэг. Мөнхөө л гэж. Мөнхөө юу гэдэг вэ? Би зурагчин гэдэг. Талбай дээр. Талбайдаа зурагч. Хэдэн жил хийж? Одоо 6 7 жил болж байна. 7 жил. Тэр ихтэй юм дээ тэгээ 7 жил тэгээ ямар ч гэсэн болоод ах юм уу? Яахаа нэг ямар ч гэсэн орхосонгүй л байт юм л гэсэн. Хос орохгүй хоёр идэхгүй. Хос орохгүй хоёр идэхгүй тэгэл яхаа. Өнөөдөр хаваа агцаагаал явж байна. Ихтэй юу? Ихтэй. Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Хоёр. Хоёр хүүхдтэй. Том уу? Нэг нь том, нэг нь одоо 4 сартай. За. Зураг аваад зурчийгээд амьдрал болоо л. 2006 онд бол хийсэн амжилтаас надад хуваалцлаа. Бүгдээ заавал ингээд зовлон ярих муухай шүү дээ. Баяр болж чинь, шөнөө гарах чинь. Одоо тэгвэл мөнхөгийн хувийн амьдралынх нь 2006 онд гаргасан амжилтаа тоож гэвэл ямар амжилт вэ? Хөрхөн хүүтэй болсон. Хөрхөн хүүтэй болсон амжилт мөнөөс юм уу? Том нөхөн үү? Том нөхөн. Хүсэж хүү гаргасан. Хүсэж хүү гаргасан. Хүүтэй болсон. Хүүтэй болсон. Миний том амжилт та. Энэ том амжилт. Тийм үү? Өөр ямар амжилт тоочлоо. Өөр амжилт яг одоогоор нэг амжилт гаргаж чадаагүй л байна. 2006 оны амжилтыг сонслоос хөргөн хүүтэй болсон. Хүүтэй нэрвсэн үү? Нэрвсэн. Хингэд нэрвсэн. Амар баясгалан. Амар баясгалан. Гой нэр байна. 2007 онд тэгвэл ямар төлөвлөгөө байна мөнхөөгийн хувьд? Би 2007 онд ийм л амжилт гаргахыг хүсэж байгаа юм гэж. 2007 онд би одоо ямар ч өөрийн гэсэн орон байрт болох гэж бодож байна да. Таана. Одоохондоо би айлт л байгаа л да түртэй. Түртэй айлт байгаа. Бор гэртээ бүгд нь хар гэртээ хаана байх юмсан тийм үү? Гоё шүү. Гоё. Гоё тийм үү?
Боргортой богд нь харагтай хаана байх гэж чинь бол мөхөө зүгээр ууршуулж байгаа. Ирээдүйн 2000 оны төлгөө чинь бүтгэх байхаа гэж найдаж байна. Гэхдээ эзэн хичээх ёстой шүү дээ. Мэдээж. Эзэн заяаж байна. Яг үн тэр чинь ууршуул юм мөхөө 10,000 төгрөг. За. Хөө. Зүгээр ууршуул. Өнөөдөр орлого авчлаа. Энийг сая хөргөн авар хэсгэлэг хүүдээ нэг наан аваад очих хоёлаа. Стол бодлоод миний хүү яг нам яг дуусч байгаа. Өнөөдөр нам яг авах байсан гэж бодож явсан өнөөдөр. Тийм үү? Тийм. Би бас мэдчихсэн дээ. Авраас л наан авч өгч. Одоо ингээд энэ дараад яах юм бэ? Одоо гэр бүл дээр очиж сайхан гэр бүл болоо урамсгал аав нь очиод ер нөх нь очиод гэр бүлийн халамжлалтай өнөөдөр тхөө. Хүүдэнд хоёлаа ингээд даарцсан яах юм? 2000 оны харин хүсэж байгаа төлөвлөж байгаа зүйлдээ заавал хүрээрэй. Баярлалаа. Уушуулж 10,000 төгрөг. Баярлалаа. 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 Авраас л миний өмнөөс үнсээрээ. Ажигласан юм хөө. Одоо энэ цаг үед бол үлж хэр тухтай байна. Сайхан үлж гинөө. Сайхан үлж чинь. За. Өвөл одоо л эхэлж явах шиг байна. Одоо л эхэлж явах шиг байна. Дөнгөж ус эхлэе л тийм үү? Алдар юм байна нэ. Дамны сүрэн. Дамны сүрэн ах Сүхбаатарын хөшөө энэ Сүхбаатарын талбайгаараа хааварж алхалж гэнэ вэ? Дави ер нь хэсэг заах дуртай хөө. За. Би тамхилсан баха. Тамхилсан. Тэгэл явж байна. Хаавар гэсэн өнөөдөр. Өнөөдөр сая хөлгөний боломжтой хадгалах төвөөр орлоо. Нэг айдарч өдөө хоо идлээ. За. Тэгээ зураг альбом энтрийг нь хуучин нутгийн таньд болсуудын зурагтай үзлээ. Харлаа. Досонжаас идрээлээ. Тэгээ норчуулгын тавчаагаар орлоо. За. Ихлэж бүтээсэн байж тээ дамжуулах өнөөдөр. Тэгээ бүтээсэн чим ч одоо юу байх вэ? Зүгээр явахын хувьд бол явж л дамжуулахаа. Дүүд нэг хэдэн төгрөг байгаамаа. Энэ бол Апо хувьсат компаниас Макофиноос Америкт сурдаг булчин дээр жахнаар сайн санаатай хүнд энэ эдгээр цагаан мөнгийг тарааж өгөөч гэж надад даалгавар болгосон юм. За. Таны дамжуулах нэг 2006 онд ах нэг ийм л амжилт гаргачлаа да. Энэ сайхан батад хэлж зүйл байна уу? Бардад хэлэх ч одоо юу хав гэдэг. Дал хөрцөн мөртлөө бас нэг жижүүр хийгээд яваа. За. Тэр чинь одоо миний хувьд бол тэнгэрийн өмдөг атгсан гэсэн үг. Тийм. Наадмын сугаан дүрээ хүлээж авахар тийм үү? Тийм. Наадмын хүний шавда ажил мачид авна гэсэн тийм юм одоо ойлголт байна. Хэдүр ахын дээр сарын. Та жарлаа унда. Тийм. Тэтгэврээ дээрээс нэмээд авчин да. Авдаггүй яа. Сүйдээ харны нэг 4 өндөр чанаад идчихин да. За иднэ. Тэр махын шивдэр болгонч 4 өндөр чанаад идэхэд бол би барчдаг гэж байна. Ай. Дүүн 10,000 төгрөгийг танд өгсөн дээр юу гэж бодож чинь эсвэл дараа чи хүнд боломж олохгүй хоёлоо. Хөөрөөд мэдлээ наа чи одоо ямар нэг шалгуур малгуур байдаг бол тэрийг л давбал аваад бол сайн байлгүй яах. Аваад бол сайн байлгүй. Шалгуур яадаг гэж болоцолтой байх юу яах вэ? Билгүй яах вэ? Тэгэхээр ажил хийгээд хөнгөн шингэнгүүж байгаа танд урт удаа наслаараа гэж урам хайрлаж байгаа. Би нэг мөнгө шээ бас бага мөнгө ш. Танд би ямар цензур тавих вэ? Баяр болж чинь бүдрээ нэгнээсээ харамлаад яах вэ? Тийм биз дээ. Сахан 4 өндөр чанж идэх юм эсвэл өөр зүйл зориулах юм энийг. Энийг нэг ач нартай гаваад бол хүний бичсэн 4 дэвтэр компьютерийн тухай ном гарсан байлаа яг 10,000. За. Бас нэг ном 8,000. Тэр 10,000 номыг наваад өгчийл гэж бодож явсан. Яг тэр мөнгө манднаа ширээн дээр чи харагдаж байна. Би чихэж юмс авч өгч байгаа номон дээр байлгүй те. Би чихэж юмс авч өгдөггүй шүү дээ. Юусоо өгдөг юм уу? За. Гэтэ хаяа авч өгч зүгээр шүү дээ. Өвөө. Тэр чи өвөө ууртайгаад ассистент уурлах юм шиг зү. Би загнамдгүй. Загнамдгүй юм уу? За мэ. Дөнгөс рунгаа. Улаанааслаараа. Урам ярьж байгаа шүү. 2007 онд тань ямар төлөвлөгөө байна? Юу хийдэй гэж бодож байна? Би үлээ хавтаа нэг хаяа орчуулгын тэр хийдэм тэгээд нэг 2007 онд нэг номд орчуул чийл гэж бодож байна. Амандаа луу аялаад чи яасны үгүй явж байна? Харин баардгүй юм уу? жоохон даач. Яагаад энэ үгүй явж байгаа? Одоо нэг сард л юу аа хүртэх юм да. Яагаад заавал нэг сард гэж? Болцоо ахгүй. Мөнгөний болцоо. Аавч ажиллахгүй. Ажиллахгүй. Чи юу хийх? Би юу ч хийдэг. Гэртээ хичээлдээ л явдаг. Хичээлдээ явдаг. Өөрийнхөө үүргийг биелүүл гүйцэтгээл явж гинөө. Тий.
Ажил хийх үү чи? Хийш. Ажил хайж үзсэн үү? Ажил уу? Ажил юу хийхгүй шүү дээ. Яагаад? Яа. Хичээл сурж байгаа юм шиг. Ажлаар хичээлээ сайн хий. Хичээлээ тэгээ сайн сурж байгаа юм болно. Онцлоо. Гайгүй. Тийм ч онцлээ. Тийм ч онцлоо. Математиктэй жоохон таарах. Тайлцсан юм бэ? Ижлээ. Ижлээ бити муудахтай хоёулаа баяр өгч чинь гоё байлаа тэхүү. За. Би ч юм халамжлаглаад байлаа тэхүү. Энэ Сингапуроос оруулж ирсэн Ном Фудс зардаг. Ном Фудс компани оруулж ирсэн халамжлаглаад байгаа юм. Чи нэрээс дараад ингээд нүх явж байна. Чи 2006 онд чи ямар амжилт гаргасан бэ? Би юу? Тий. Гаргасан амжилт байхгүй. Гаргасан амжилт мэдгүй. Вэж магадгүй гэхдээ санахгүй. Санахгүй байна. Чи одоо ямар сонин нөхрөө одоо гарсан амжилт байхгүй. Ямар ч амьдралын итгэх байхгүй. Үдээс өөд амьдрнаа хоёлаа. Ий зөв яагаад шийдгүй? Яонд болохгүй дээ. Яонд болохгүй дээ биш чи хулзаа чи л өөрөө өөрчлөсөн шүү дээ. Тийм үстэй. Чи өөрөө хичээж чадвал чи өөрөө зүтгэх юм бол энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хулзаа тийм үү? Яонд болохгүй дээ гэж чи өдрөдрийн нарыг битгий аргацаа. Баяр өгчээдэг. Чамаас юу мөнгө харамсалтай ч биш. Ямар ч хэцүү юм дээ. Хэрэг ч 5 мөнгө өгөөл чи юу зориулах юм тэгвэл? Би энэ баярал тэмдэглэндээ. Тэгээд гэртээ билүү аваад. Тийм. Амандаа дуйлаад. Тэ жаргалтай байгаа юм байна. Сайхан байна. Бити энэ зориггүй бай. Заа ёо. Өөрөөсөн зоригтой, өөрөөсөн төлгөөтэй түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал, энэ бол чиний үе заяа. Чи тэрийг өөрөө өөрчилсөн заа ёо. Тэрий чинь л тэрий чинь л би чамд 5,000 төгрөг урамшуулаад өгч үгүй. Чамд урам харилж байгаа юм шүү заа ёо. Маа апо уцал компани чамд энийг өглөө. 5,000 төгрөг голоо хүстэй. Үгүй. Хорон дотор суглаас 10,000 нэвтрүүлэг үгээр дуусч байна. Үдээс та бүгд ч 2006 онд гарсан амжилтаа эргээдэг хараарай. Гарсан алдаагаа бас цэгнээрээ. 2007 он таны хувьд ч бид бүгдийн хувьд амжилтаар дүүрэн байгаасаа гэж би хүсэж байна. Хорон дотор суглаас 10,000 нэвтрүүлэг үгээр дуслаа. Иргэн дуусцгаая. Баяртай үзэгчтэй. Just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Хорон дотор суглаас 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Өдөр та бүхэн сайн мэдж байгаа би төслийн уралдаан зарлсныг 200,000 төгрөг хэрвээ танд өгөх юм бол та амьдралдаа ямар үр ашигтай бизнес эрхлэх вэ гэдэг төсөл. Тэгэхээр энэ төсөл маань нийтдээ 33 төсөл ирсэн байгаа. 33 төслөөс манай хорон дотор суглаасын маркетингийн алба 10,000 нэвтрүүлэг хамтарч ажиллаад нэгэн төслийг шалруулсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ төслийг эзэнтэй танилцгаая. За би одоо Төв аймгийн 100 мод сумд амьдардаг, ажилтдаг насан жаргал, Болдбаатарын насан жаргал гэдэг юм байна. За, хаана юу ямар сургууль төгссөн, ямар мэргэжтэй хүн бэ? Мэргэжил гэдэг юм байхгүй. Тэгээд аймаг таны хувийн компанид ажилладаг. Аймгийнхаа 10 жилийг төгссөн. Аймгийн 10 жилийг төгссөн. Тийм үү. За тэгэхээр ингэ нийтдээ бол чиний нийтдээ энэ хүү 10,000 төгрөгийн төслийн уралдаанд 33 төсөл ирсэн байгаа. Тэрнээс чи шалгасан байгаа. Чиний төсөл. Баярлалаа. Тэгэхээр магадгүй 33 хүн бас энийг санхүүжүүлж байгаа Апо хувьсат компани, Америкт ажиллаж амьдарч байгаа Балчин дорж нар маань ямар төсөл шалгарч байгаа гэдэг хэнх эрхтэй хүмүүс. Тэгэхээр чи өөрийнхөө төслийг яг ямар учиртай төсөл болохоо сайн тайлбарлаад өгөхгүй юу? За би энэ 25 дугаар телевизийн төслийн одоо уралдаанд одоо гахаа аж ахуй эрхлэлтийн төсөл явуулсан байгаа. Тэгээд би урд нь одоо гахаа малж байсан манайх намайг жоохон байхад энэ гахаа малж гэлээсэн. Тэгээд би энийг арай хийж чадах юм байна. Тэгээд гахаа чи өөрөө маш богино хугацаанд хурдан үрждэг. Жилд 2 төрн. Тэгээд дунджаар 7-оос 10 тоор гарна. Тэгээд их хурдан үрждэг. Тэгээд одоо зах зээл чи гахаа мах их үнэтэй болсон байна Монголч. Тэгээд би нэг нутгийн үйлдвэрийн гахааг өсгөж өргөжүүлэх тийм ээ. Тэгээд өрхийнхээ амжиргааг дээшлүүлэх, ашиг орлого хоригдох зорилгоор тийм гахаан төслөж оруулсан юм аа. За тэгэхээр би чамд одоо 200,000 төгрөг хэрэг
өгөх чинь тийм үү? Мэдээж шалгасан учраас мэдээж өгнө. Тэр чи 200 сая төгрөг аваад яг юунд зарцуулах гэж байгаа? Би одоо энэ төслийнхөө дагуу хэрэгцээтэй юмдаа тэгээд 8 гахаа авна гэсэн байна. 8 гахаа. Нэг гахаа нь явна үтэй. Нэг гахаа энэ нэг чинь болохоор 30 сая төгрөгөөр авна. 5 сартай нэгж гэж одоо 5 сартай тоороо гэсэн. Тэр маань одоо 7 сар хүрээд хээл авна. Тэгээд 7 сараас хээл авчаад гахаа хэлээ 4 сард хийдэг амтай. Тэгээд 4 сарын дараа төрнө. А тэр үед нь 7-аас 10. 7-аас 10 тоороо гарна нэг мэгжнээс. Тэгээд нэгэнд нийт одоо миний 5 мэгжнээс 35 тоороо гарах магадaltaй. Дунджаар бодоход тийм 95 тоороо гарна. Тэгэхээр 90 гахаа байх хэрэгтэй байсан. Тэгэхээр чинь нэг мэгжин ямар үнэтэй? 90 хэдэн 90 гахаа авах юм? 3 90 гахаа авна. Энэ төсөл яг 8 гахаа бодож 200 сая төгрөгөөр багтааж хийсэн. За нэг мэгж явна үгүй. Нэг мэгж гэж одоо 5 сартай тоороо авна гэдэг шүү дээ. Тэрийг болохоор би нэгийг 30 сая тооцоож авна. 150 мянга. За. Тэгээд би 3 90 гахаа 3 90 гахаа гэдэг чинь нэг нь 20 сая төгрөгөөр 5 сартай 3 90 тоороо авна тооцоолсон. Тэгээд 200 сая төгрөг аваад 33-ний ихтгэл найдвар наач явж байгаа. За. Бас 10 сая нэвтрүүлгийн хамт олон. Боголцоод компани Батчиндорж нарын бас хамт олон. Чамд итгэж найдаж байгаа. Итгэж алдахгүй. Алдахгүй. Тэгээд бас танаа нэвтрүүлгийнхээ өөрсдөө ингээд хүсэх юм бол би өөрийнхөө одоо хааж хөрхилж байгаа үйл ажиллагаагаа тийм ээ яг энэ төслийн явуулсан хүмүүстэй ч гэсэн бас залуу улсуудаа үлгэр дуурайл болох зорилгоор энийг бас цаг тухайд нь одоо мэдээлж болно. Мэдээлнэ. Одоо хоёулаа шууд яваад гахаагаа авъя гэвэл яах вэ? Болох уу? Одоохон дараа амжих ба 14 хоногийн дараа танаа нэвтрүүлгийнхээ очоод үз би бахаа авчраад байр зоонд оруулаа ямцлсан байж. А би гахаагаа зүү хараагаас очив. Зүү хараас очоод нээж. Тэндээс гахаа хараа хямд тэгээд өвчин багтай. Тэгээд таньдаг хүмүүс байт юм а. Тэндээс гахаа тооцоолсон байна. Тэгэхээр чиний төсөл чинь жишээ нь ганцхан чи 200 сая төгрөг аваад ашиг олоод байх хэрэгтэй биш үү те? Тий. Тэгэхээр чиний чи чинь 8 гахаагаа худалдаж аваад тэднээсээ тижээгээ олон тоороо төрүүлээд улам ашигтай ажиллах юм байна. Тий. Тэдний чинь үр дүн яаж гарах юм бэ? Чи яг юуны төлөө яг ингэж зорж байгаа юм? За юуны төлөж байгаа? Энэ болохоор одоо хамгийн гол нь бол мэдээж өөрийнхөө амжиргааны түвшинг дээшлүүлэх тийм ээ. Бодит орлогоор шүү дээ. Амжиргааныхаа түвшинг дээшлүүлэх. Тэгээд одоо ахуй амьдралдаа хэрэгтэй өтэй. Тэгээд өөрийгөө бас нэг залуу хүн бага юм ийм юмар ихтэй. Тэгээд ирээдүйд бас муу том компани бүсийн захирлууд тиймэрхүү юм болох юм лээ. Тэгээд гараагаа бас нэг юм юмар ихлээд өөрийгөө сорж үзье гэсэн бодолтой. Чи ажлын байр хэдэн ажлын байрыг бий болгож чадах юм? За би эхний ээлжинд бол өөрийгөө тэгээд дүгнэртээ эхнийхээ ээлжинд одоо гахаагаа нэг 100 хүртэл тийм ээ 1 жилийн дотор одоо дунджаар би ингэж одоо нэг 1 жилийн дараа одоо өнөөдөр маргаашнаас эхлээд би одоо гахаагаа авч ажиллаулаа үйл ажиллагаа эхлэхэд 1 жилийн дотор би 100 гахаа бараг төхнө. За нэг 70 гахаа болно манай хааны тоо толгой. Тэгээд тэрнээс цаашаа яваад ирэх юм бол би нэг 2 хүнийг байнгын ажлын байртай байлгах болно. А тэрнээс өмнө бол би бас өөрийнхөө одоо байгаа улсуудаа дүүм үнрээ ажил төлөв байгаа улсуудыг бас хамт дэмжиж болно л доо. Тэрнээс цаашаа би ажлын байртаа олгож бүр өргөдгөх тийм зорилго байгаа миний өөрийн. Зорилго байгаа. Би бас 3 дүүгээ одоо энэ орчин үед чинь зах зээлтэй, англи хэлтэй, компьютертэй ч юм уу ийм одоо үйлдвэрийнхнээс огцрохгүй хөлөө олсон хүн болохын тулд тэгэл мөнгө төгрөг дайрч хэрэг гарна. Тэгээ тийм одоо боловсролд нь хөрөнгө оруулах тийм бодолтой зорилготой ажиллана. Хүтэн байна, Макофи юу? За хэрхэн шинсэ? Хэрхэн сайн дуртай юу? Дуртай ууж ирсэн. Энийг мэднэ. Мэдхүү. За хэрхэн шинсэ? Хүтэн үед гудамжинд даацсахууд энэхүү халуун хэрхэн шинсэ надад тань болох юм да. Чи тэгээд 200 сая төгрөг чи өнөөдөр орой гараа шоучих юм биш үстэй. Үгүй. Үгүй юу? Яг уу. Яг би чамд итгэж байна. 33 олон хүмүүсийн итгэл найдвар чамд очиж штэ. Тийм үү? Тэгэхээр би энэ мөнгөийг тогтоон хийхийг хүссэнгүү. За. 200 сая төгрөг байгаа. За. Чамд 2 хоногт нэг удаа би байнга сурвалж илж үзэгчтэй танилцуулах болно. Чиний гахаа чинь үнэхээр яг зарагдах төхөөд махан зарагдах төхөөд ирэхээр зар сурталчилгааг чи би өргөө харилцсан. Болж гинөө? Болж байна. 200 сая төгрөг тоолоод ав. За, баярлалаа. Тоол. Би нүд ирж штэ хоёлоо. Эхнээсээ асуудал яг таг байх ёстой. За, бүрэн байна. 200 сая гэнэ үү? 200 сая. За. Хэзээс хоёул ашиг олж ирэх вүлээ? 5 сарын дараа.
5 сарын дараа. 5 сарын дараа ихтэй шин хэдгээр үлээ? Ихний шин 215 мянган төгрөг. Тооцоогоор. 215 боглож байгаа юм. Тийм үү. Тэгээд 215 мянган төгрөгийн ашиг гарна яг мөнгөн дүнгээр. Тэгээ над 5 нь хэлж 35 тооцооны дагав ашиг болж бас үлдэнэ. Анаа 3-9-ийг зарах гэдэг юм шиг. 3-9-ийг зарж одоо тэр хооронд тийж 5 сар тийжсэн тийжээлийнхаа мөнгийг тэгээ ашиг гаргаж аваад дараачихаа одоо тоороотой болохоор арай их тийжээл идэн тэр нэрэндээ нэмэр оруулах болохоор 3 ирэх зарж борлуулна. Зарж борлуулна. Төсөлд ихлүүтийн алдаараа. За. Өдөр уулзъя. Барьцаа тавих юм байна ч юм. Барьцаа тавих. Болдоотрын насан жаргал. Тийм ээ. Төвэмг. Томот. Зайны чинь би Тэвэндээ цаалчихна. Тэ санаа зовоорой. Тэ ажил мэж хөдөлгөж чинь нэр болохгүй юу? Болохгүй. Би өөрөө гань юу? Болно. За. Төсөөлөх үү? Төслөө авъя да. Авч яах юм? Яахаас. Дурсгалтай ч юм уу? Зөвхөн өмнөхөө дагав ажиллаа ирсэн. Дурсгалтай ч юм уу да. Тийм үү? Заавал ажиллаа. Гахаа ажихуу эрхлэх төсөл, алтан хавьяалтай төсөл тийм үү? Амжилтсан. За, ихэрхтийн алдараа алдахгүй. 20 км авалцъя. Хавьч надад байгаа шууд авах гэж чинь. Яг нь хайг мөн үү? Мөн. Буруу юм өгсөн шүү дээ. Хөөе. Баярлалаа итгэлээ шүү. За, ихэрхтийн алдараа. За. Баярлалаа. За. Бүгд дахиад хэлэхэд дахианы аж ахуй эрхлэх төсөл Монгол гол урлах энэ хоёр төсөл дээр компани хамт олон бас энэ төсөл хөрөнгө оруулалт хийгээсэй гэж би хүсэж байгаа. Цааш сард өгч Монгол нууцлын сезон эхэлж байгаа. 200 мөнгө өгчих юм бол энэ хүн сайхан ажиллана. Залуу хүн ирч хүчтэй ажиллах юм бол шин санаа байх юм бол бид нар өөрсдөө зүтгэх ёстой шүү дээ. Олон шиг 10 мянган бид нар өвдөж байгаа. 10 мянган төгрөгөөр боллоо. Баярлалаа шүү. Сууглаас 10 мянган нэвтрүүлэг эхэлж байна. Алдар хэм бай таны? Цэрэн? Хааснаас нэг Ахмад Дааштай нэг хэдэн таасагд хэнийг авах юм гээд хэдэн төгрөг авдаг юм? 50 төгрөг гэдэг. 50 мянган төгрөг үү? Өдрөлд үү? Тий. Оо за. Тэнийг авахснаатай явж. Тэрийг аваад одоо цагаан сарынхаа бэлтгэл гэж боо юм болно доо. Би хийх чинь байхгүй ганцаараа хүн бэ. Гэхдээ шууд ч мөн энэ ламар нас орсон. За. Ганцаараа одоо аргагүй л явж байгаа хөөр хүүхдгүү. Тийм үү? Тийм хүн. Арай шууд нэг явж байгаа. За хөгшин энэ жил нас орчихсон. Тэгээд ганцаараа харж үлчихгүй байх. Энэ хаана байдаг юм? Үрдэнжи маа цагаан башингууд. Цагаан башингуудад байдаг юм уу? Тий. Усаа барьждгүй харж үлчихгүй байдаг ганцаараа тийм. За одоо ч 50 мянган төгрөг аавна. Ганц би тэр мөнгө дороод дуусна. Тий ямар юм. Бааваа. Сэрэнгүй 20 мянган төгрөг. Хөөр юм. Баярлалаа. Зүгээр. Би тандаас их баярлалаа. Цагаан сард өгчийн 2 бууз үгүй. Хөөр юм. 30 бууз. Хөөр юм. Өөртөө бууцсан дур нуусгүй үстэй. Ингэж явах гэж. Би хоолоор хийж чадахгүй цаандаа хоосон. Одоо амар 30 бууз. Заадаг. Хоолоо хийж чадахгүй ч дахиад нэг нэмээд өгчээ. Ганцаараа тэгээ. Цаашаа сайн хийгээрэй Цэрэнгүй. За. Цаашаа сайн хийж чадвуу. Заавал нь дүүний гэдэг үгүй. Өгтөө буузнаас нь танд би ялгаад хийчлээ. Цэрэнгүй. Өстөдөө наслаарай. За. Зүгээрээ өвөө. За миний хүүхдүүд бүгдээрээ ингээд адуулаа байхад нэгийгээ түшээ сайхан болноо. Ажил нэмдэг. Одоо тийм хэлэх чадахгүй. За зүгээр. Сайхан шинэлгэж гин үү? Сайхан шинэлгэж гэж байна. За, нэгдээ тэр хангагдаж байна. Овоо хангагдчихад байна. Овоо хангагдчихад байна. За. Хэдэн төгрөгөнд ер нь тэгээд юм уу мэдгүй нөө хүүхдүүд л юм хүн бэлдээд л яаж байна.
Буудаа чимхэх үү? Чимхцээ. Хэдэн бууд чимхсэн? Оо нэг 1000-ыг хийсэн. За болох байгаа. Болно. Болно. Жил нь 1000 бууд чимхэд л. Тэг 1000 гаруй чийдгээ 1000 хүрээдэл дөрмдөө тэгээд 1000 жаахан гараа хүлээдэг. Энэ жил нэг 1000 хэдхэн юм болсон байх гайгүй ихтэй хүрнэ. Одоо хаа өрөх чинь? Одоо би ийшээ нэг шинэ онгорч байгаа юм байна. Гэртээ нэг солонгос дэлгүүр нэг сав суулга нэг тогооны юм авах санаатай юм чинь. Асаа болоогод юм авах юм дуустдаггүй. Тийм манай хүүхэн тэр гар дээр тавих юм тэр юм хүмийг бүгд нь авчихсан. Авцаа. Ирээ бидэнд 10,000 төгрөг өгье гэвэл та надаас л юунд зориулах вэ? Би их баярлж байна тэгвэл. Тэгэхээр одоо би цагаан сар шинийхээ юмд зориулах байх та хүүхдүүдтэй бас юм хов яагаад. Тайхуу халаасандаа мөнгөтэй явж байгаа юм чинь дүүн танд сайхан шилээрээгээд хэдэн бууз өгье. За болоо. Яхан буустай нэмэр болог. Тийм ээ тийм. Үгүй юм носгүй. Носгүй л. Носгүй дээ. Хөгшөөнд тийм. Цагаан сараар хөгшчүүд маань хажууд мань сайхан надаагаас сууж ах сайхан шүү. Амтлаагаа маа 2 бууз. За их баярлалаа. Өдрийн хүнээр одоо зарж байгаа юм. Оо за. Өөрөө үнгүй юм носгүй юм чааваа. Би ч үнгүй юм носгүй. Уутан уутан тавьчих. Уутандаа хийчих би. Хүүн уутанд нэгээд үгүй. Оо за. За. Айч. Яата. Одоо гэрдэг буцаж ороод тавьчаад буцаа. Харин тийя. Тийм. Энийг хүнд юм болоод буцаад яаж тоотоо буцаа. Би харин би буцаад нэг тэр дэлгүүрээс нэг юм авах гэдэг сав суулган юм. Өөдөө харсан сав суулганы юм авах гэдэг. Сав суулганд минь хоосон буцсангүй ингэж явсан их баярлалаа байна. Яа зүгээр зочин музыканд та баяр. Харин чи та сууд хийж удаж юм аа эрдэнэ шиг очиж суудаа хийж. Бас ууланд болон миний хоо. Зүгээр. Яс нэрхгүй үнгүй юм ногсгүй хийж. Их баярлалаа. Сайхан тэгээ сар шиндээ сайхан шиндээрээ. Сайхан шиндээ та бүхэн сайхан шиндээрээ бас ажил үсчин амжилт хүсье та бүхэн. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм аа. Хатрын бэ? Тэгж байгаа л. За цагаан сарын мэтгэл хэр хангагдаж байна? Хангагч жагсан. Хангагч хадаас ирсэн. Ханаас ирсэн? Гоолтай. Хаа шинэлхий? Энд шинэлэн. Энд шинэлэн. Тэгин. Хүүхдүүд дээр ирсэн үү? Тэгсэн. Хүүхдүүд нь хэр бэлтгэдэг хангаж байна? Оо сайхан байлгүй. Бүгд хотод одоо өнгөрөх хоёрын ялгааны юу байх юм бэ? Цагаан сар хүлээж авах. Ингээд хөдөө нараа илүү юм уу да? Арай сайхан юм уу? Арай чиг илүү юм. Ингээд оточ хөнгөн шиг зүгээр юм шиг байна уу? Бас уу? Би эмнэлэг тэтгэж яагаад гарч байгаа юм бэ? Олон цагаан сарыг та үр хүүхдийнхээ хойморт нь суугаад надаагаа суугаад үдэх ёстой шүү. За. Тэлгүй яах вэ? Тэлгүй яах уртудаа наслах ёстой. Эмээ минь уртудаа наслаараа. За. Сар шиндээ сайхан шинлээрээ. За. За энийг авч. За баярлалаа. Түүнд 10 өдөр өгье гэвэл та юунд зориулах вэ? Одоо эмээ чинь надад газар явж байгаа хүн чинь эмэндээ зөрөд би ч одоо эдэг зассан уу та наар өчхаа. Тийм ээ тийм үү? Тийм шүү дээ. Тийм цаасруулж ир би танаас мөнгө харамтаад яах вэ? 10,000 төгрөг. За. Багч биш мөнгө шүү наа. Тийм надаа их юм шүү дээ миний. Их юм уу? Их юм. За баярлалаа. Цаашдаа сайхан шин дээрээ. Сайхан шин дээрээ. Наа чин Апо усад компаниас танд өгж байгаа мөнгө юм шүү. За. Эрдэнэ шил цаавах уу? За ой. Ой, үнгүй юм ногсгүй юу? Ногсгүй. Яа. Би ч бас ногсгүй. Бас энийг гэртээ очоод очих. За. Энд хоёлоо гарын дааруулаад хүн угаад яах юм? Угаад яах юм чгүй. За. Тэгж дийлэн өвлцгөө. Өвлцөө хийж байна. Мөнгө нь өвлцгөө бас. Ана бүсэн алдуураад хүүгийнхээ химиг эцчих хойдаг юм. Бүсэн алдуурах нь гайг байгаа. Оо, таас гой мөнгө бүс үү? Мөнгө бүс. Ай. Гоё нөө. Гоё. За. Энэ шигтгэн юу юм бэ? Аюун тэгж байгаа шүү дээ. Аюун тэгж байгаа. Аюун тэгж байгаа. Мөнгө. Даг бүс бай. Тийм бай. Алдахгүй хоо. Агаа. Айгаа. Заавал сар шиндээ сайхан. Одоо энэ цаг үед бол их хааж хэлж байна. Хааж байна. Би энэ хадгаламжийн багнаас нэг одонгийнхоо мөнгө авах юм гэж хэлсэн. За. Их очиртэй. Тэгээд би энэ хэлчихсэн. Тэр хаа тэгээд байж байна. Тэгээд тэднэр авах чинь. 50,000 ав. Тий. Сансар хийн. Өө яхад одоо тэгээд хэр хэмжээгээр л хийжтэй өөрийнхөө хэмжээгээр. Яхаа дууц мууц нэг хог могтор авсан та. Яхаа бэлдэг бас. Бодож өгсөн. Хэд бодож өгсөн. Нэг 800 гэсэн үү? Хөгтөлт хийсэн 800 900-аад бууз хийсэн тий. 100-аад бууз хийсэн. Тий, яхаа тэгээд төрчөөс. Цаасарчлуулах. Цаасрын даа юу гэж бодож байна нхоёрыг? Гэхдээ яхаа уламжлалтын болохоор хүн болгол хийхийг л бодно. Тий, өөрийнхөө хэмжээгээр хийн шүү дээ. Хэмжээгээр л хий. Таны би бозор дайлах уу?
Үргэм ногсгүй юу? Үгүй яах вэ? Тэгээд нэхэд ногсгүй ч юу ах вэ? Өгөөд хүн бас авчил байхад. Авчил байх юм. Тийм үү. 10 өдөр би тэгвэл та юу зорих вэ? Одоо яах вэ? Их юм шүү дээ тэр чи одоо. Тийм үү. Тий. Цагаан сард зориулна. Их юм аа тэр одоо хүний хүнээс таны зориулах 10,000 төгрөгийн шалтгаан чинь энэ гудамжаар алхаж яваа бус хөгжүүлэн шалтгаандаа тэнцэхгүй юу гэж бодож байна. Зөндөл бас тийм хэрэгцээтэй ус зөндөл. Хүрсэн өсөж байгаа. Байдгүй яах вэ? Хайцлаа байгаа бах тий. За тэгвэл дүүн явуулсан танд энийгээр дайлаа. Бадна. Бах уу? Болгүй яа тийм. Очоод та бод шүгэлцсэн үү? Шүгэлцсэн үү? Тий. Шүгэлцсэн яа энийг гихтээ очоод. За байлаа. Цаасараас өмнөхөөгөө дарсан дээр шүү дээ. Цаасаар аргуул. Жинхэнэ би нэг цаасарын юуны шиний нэгэнт чам. За та өөрөө л мэд. Тий. За байлаа. Баярлалаа сайхан шиндээрээ та. Сайхан шиндээрээ өөрөө. Алдар юм бэ? Таваач. Тий. Таваажгаа нас зур хэдийг зовлож байна? 80. 80-ыг зовлож байна. Цагаан сарын бэлтгэл хэр хангагдаж байна? Үгүй яах вэ? Ойрлуудыг түүрийнхаа гэдэг хангаж ил байна. Түүрийнхаа дээр л хангаж гинөө хэдэн хүүхдүүд тус нэмэр болж гинөө? Хүүхдүүд байхгүй. За. Одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна? Одоо яах вэ? Гэхдээ л байна. Одоо яах вэ? 20,000 төгрөг үү? 20,000 төгрөг хэрэгтэй. Хөгөөд ганц бие юм уу та? Өгшин байна уу? Өгшин байна. Өвчтэй байна. Өгшинтэйгээ хоёлаа, өгшин өвчтэй. За. Тийм үү, бууз муудаа шингэсэн үү? Шингээгүй юу? Дон тань бууз өгнө. Өчиг бууз өөхтөн дээр хаа. Өөхтөн дээр үү? Тацаага өөхтөн бууз. Өчиг муудаа шүгж байгаа шүү дээ. За юу. Сайхан очоод өгшөнтэйгээ зэгрээд. Одоо ер нь 20,000 төгрөг болох юм бидтэй тэгээд болох уу? 20,000 төгрөг юм бол та юу аавна гэж бодож байна? Юу авах вэ 20,000 төгрөг өгөхөд? 5-ны юм. 5-ны аавна да. Замаа. 20,000 төгрөг. Баярлалаа. Надад чинь апо хувцас компани өгж байгаа юм шүү. За, өндөр наслаж буян дэлгэрч 80 бүрх болтугай гэж өрөөдөө хүү. За баярлалаа. Баярлалаа сашиндээ сайхан шинэлээрээ. За. Дугаар суугдлээс 10,000 нэвтрүүлэг үүгээр дуусч байна. Сар шинд өгч байна. Хэдэн хөгсчүүд манайдаа амьсгаан давхцсан гүйж яваа бахта тэтгэврийн хэдэн мөнгөө цуглуулад тэтгэврийн аягуул зээл тавиал янз бүр л байгаа бах. Цаасаар хэдэн хөгсчүүдээс би юугаач харамсгүй үгүй гисэн. Апо хувьсал компанид баярлалаа. Америкт ажилладаг Балчин дор захад баярлалаа. Цаасаар өгч чинь Монгол зур амьсгал ороод сайхан байшин Балчин дор захаа. Хэдэн хөгсчүүдээ бүгдээрээ сар шинийн сайхан өнгөрүүлээ. Баярлалаа өгчтэй. Сайхан шиндэрээ. I don't know what to do with myself. Дэлгүй. Тэгвэл би чамд нэг маягаад өгөх юм бол чи надаас л яг юунд зориулах юм? Чамд яг хүндлэх шалтгаан яг ямар шалтгаан байна? Уцаар ярина. Тэрээс өөр хүндлэх шалтгаан байна уу? Юу вэ? Гэрлүүгэл ярих гэдэг. Манай гэр дархан болохоор. Тийм үү. Энд ажилд олж ийд энд амьдрах зорилготой л ирсэн л дээ. За. Бүтэхгүй байгаа. Бүтэхгүй байгаа болохоор тийм үү. Дахнаас эзээ очиж ирсэн. Удаж гинөө. Удаж гинөө. Даханд бол өвн гэрнэ байгаа. Даханд яагаад тэр төрсөн газараа сайхан амьдрий гэж яагаад тэндээ зориулсангүй вэ? Яагаад заавал хотыг зорьсон юм бэ? Улаанбаатар хотыг зорьсон юм бэ? Яг их хөлийн газар тэгээд арай өөрөөр амьдрах юм бол Багдад дархан зэвсэн тэр нэг сонирм биш. Уудад ч юм уу сонирхолтой. Одоо харин түүлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургу үржүүлчихсэн гэсэн. Гадуур явж хад дэлгүүр мүлгүүр ороод ч юм хааллаа сарнуулаад. Хааллаа сарнуулаад явж байгаа. Ажил олохгүй бүр арга ядвал тэгж анхаарсан. Тийм үү.
Өөр арга байхгүй. Гэрлэгөө яг юу гэж ярих гэж чи? Гэрлэгөө. Мөнгөтэй болохоор очно л гэж. Тэрнээс очихгүй. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж очих юм? Тэр их хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100,000-аас дээш төгрөгтэй л гэж. 100,000 дээш төгрөгтэй. Алюминий утсыг аваад. Чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг рүү очиод охин нь энд ажилтаа болж байгаад мөнгөтэй болчоод очно гэж чи ээж рүү ууцтаад хэлчихдэггүй. Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэлтэй. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин нь мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэний ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгээ. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөмгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хайгаа дахнаас орж ирсэн чинь болохоор өгчмөр санагдаад байгаа байхгүй юу? Тэг шалтгаан гэж юу вэ? Юу байх вэ гэж. Ямар ч байсан тэгвэл эндээ мөнгө очиод ээж тэр очиндоо ямар ч лсэн. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч जैन. 27 дуус өглөө 10,000 нэвтрүүлэг 20 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр он жирөөсөө болохгүй сайхан байна тийм үү? За тий. За тий. Дараа чи юу? Одоо энэ цаг үед бол халаасан чи тэгвэл хэдэн төгрөг вэ? 3,000 төгрөг. Ох. Тэрийг чи юу зориулах вэ? Би надад уцаа янзлуулах юм. Уцаа гар утсны өвдөрсөн үү? Өвдөрсөн. Найзлаас мэн ширээд идэг гар утс өвдөрсөн хэцүү байна уу? Хэдэн төгрөг засах юм? 3,300 төгрөг өрөх юм уу? Өрөхгүй. Хэдэн төгрөг тутгаа вэ? Одоо энэ юу 14,000 шүү дээ. 14,000. Найзлуудтайгаа холбогдохын тулд чи гар утсаа янзлуулахын тулд би чамд 10,000 төгрөг яг болох нэ дээ. Чиний хэлсэн шалтгаан энэ голомжоор авах чагаа хүмүүсийн шалтгаанаа тэнцэхүү. Миний шалтгаан уу? Тэнцэхгүй. Тэнцэхгүй хаа. Чи тэгвэл 10,000 төгрөг өөр газраас олох боломж байгаа юу чамд? Өөр газраас олох боломж уу? Ээж аваасаа өгөхгүй хаа. Өгөхгүй хаа. Чи 10,000 төгрөг юу хийж чадах вэ? Яг энэ хайшаашаа 3 м зайд. Юу хийж чадахгүй гэж юу? Тий. За би дуулъя да. Дуулъя да. Тий баясгалан хийж байгаа. Дууч юм байна. За дуугч сонсож байгаа. Гэхдээ чи айгүй гоё дуулах шүү дээ. Гоё дууллаа. Тий. Гоё дуулал. Онцгой дуулах юм бол үлээж авахгүй шүү заяа. За. За тэгээ сонсоод өгөөч. Юу? Зэрвэлцэн торомолцоо хаасаасаа зэрвэлцэн торомолцон ээж юу дээ бүллээ сүгээ эвэлүүлээд бүм дашүүсээр ирвүүдээ нараараа хураалж үндиг өргөөд наашлахын торомолцон ээж юу дээ бүллээ сүгээ эвэлүүлээд бүм дашүүсээр ирвүүдээ Ээжийн жамд утасах мөнгө өгөхгүйжсэн чи ээжтэй хайртай байстай. Хайртай. Найзлууд чи сайн хүн үү? Сайн. Надаа даач яг чи ээжийн тухай гоё дуулсан чинь би баярлалаа өгөх гээд штэ. 3,400 гараад ир. Тас хатцаа явж гинүү да. Чаа. Энэ бол хатцсан юм уу? Хатцсан юм. Бүгдийн нөлөөлөл надад өгч 20,000 гарч гудыг наалгаж чинь тэгэхгүй. За. Ингээд хэд болж ийн идэ? 3,900. 3,900. За мэ. Энд чи өөрөө мөнгө нэмээд уцаалсан дараа тэхүү. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийцдэг юм аа. За зохиолоо тэгээд нэг сонирл жоохон зохиослоо. Тэгээд за нэг аяг ус 72-ыг харьцуулж үзвэс. Ээж өтөөртөө адилхан босуу. Энэ хэн бие юм дэлхий гэж үзвэс. Ээж минь биеийг наран энэ Сингапураас оруулж ирсэн Ном Фудс зардаг. Ном Фудс компани оруулж ирсэн халамжлаад байгаа юм. Чи нэрээс дараад ингээд нөхөх явж байна. Чи 2006 онд чи ямар юм гарсан бэ? Би юу? Тий.
гаргасан амжилт байхгүй. Аа? Гаргасан амжилт мэдгүй. Бэж магадгүй гэхдээ санахгүй. Санахгүй байна. Чи одоо ямар сонин нөхрөө одоо гарсан амжилт байхгүй. Ямар ч амьдралын итгэх байхгүй. Үдээс амьдрнаа хоёлаа. Ээж өнөө дэсэдгүй. Яонд болохгүй дээ. Яонд болохгүй дээ биш чи хулцаага чи л өөрөө өөрчлөсөн шүү дээ. Тийм үстэй. Чи өөрөө хичээж чадвал чи өөрөө зүтгэх юм бол энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хулцаа тийм үү? Яонд болохгүй дээ гэж чи өдөр өдрийн нарыг битгий аргацаа. Баяд өгчээдэг. Чамаас би мөнгө харамсалтай ч биш. Ямар ч хэцүү юм дээ. Тэр би ч таван дөрөв гэж юу зориулах юм тэгвэл. Би энэ баяр тэмдэглэндээ. Гэртээ. Гэртээ билүү аваад. Тийм. Аманда дуйлаад. Тэ жаргалтай байгаа юм байна. Сайхан байна. Бидний энэ зорилгогүй бай. Заяа, өөрөөсөн зорилготой, өөрөөсөн төлөвлөгөөтэй түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хувь заяа. Чи тэрийг өөрөө өөрчилсөн заяа. Тэрий чинь л тэрий чинь л би чамд 5,000 төгрөг урамшуул болгож өгье. Чамд урам харилж байгаа юм шүү заяа. Маа хапуу уцал компани чамд энийг өглөө. 5,000 төгрөг голоогүй шүү дээ. Үгүй. Хорин дахь суглаас 10,000 нэвтрүүлэг үүгээр дуусчихин. Үзэгч та бүгд ч 2006 онд гарсан амжилтаа эргээдэг хараарай. Гарсан алдаагаа бас цэгнээрээ. 2007 он таны хувьд ч бид бүгдийн хувьд амжилтаар дүүрэн байгаасаа гэж би хүсэж байна. Хорин дахь суглаас 10,000 нэвтрүүлэг үүгээр дуслаа. Ирэх онд уулзцгаая. Баяртай үзэгч. Just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дахь сууглаас 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Үзэгч та бүхэн сайн мэдж байгаа би төслийн уралдаан зарласныг 200,000 төгрөг хэрвээ танд өгөх юм бол та амьдралдаа ямар үр ашигтай бизнес эрхлэх вэ гэдэг төсөл. Тэгэхээр энэ хүү төсөл маань нийтдээ 33 төсөл ирсэн байгаа. 33 төслөөс манай 27 сууглаасийн маркетингийн алба 10,000 нэвтрүүлэг хамтарч ажиллаад нэгэн төслийг шалгаруулсан байгаа. Тэгэхээр бүгдээр англи ямар ч сайн сурыг. Сайн сурыг. Тэнийхээ дагаваас ажил хий. Тийм үү? Тэгэхээр ч одоо нэгдүгээр курс юм байна шүү дээ. Нэгдүгээр курс. Ирээд амьдрал чинь тэгвэл чиний хувьд үнэхээр гэрэлгээтэй харагдаж байна уу? Харагдаж байгаа. Харагдаж байна. Танилцсан нэр юм бэ? Жаргал. Жаргал одоо амжилттай бас дахиад илүү одоо амжилт гаргана гэж төлөвчөөд байгаа юм байна. Халуун чиглэлд уул да. Даас чинь үнэхээр хүүцэн болж шүү. Гэтэ сэтгэлдээ бол ахын галтай явахд болно тийм үү? Тэгвэл жаргалынхаа амжилтыг би урамшуулах гэж байна. Урамшуулын 10,000 төгрөг урамшуулах болох уу? Энэ 10,000 төгрөг чи юу зориулах вэ? Одоо ном хатаал хэрэглэх та. Яах юм бэ? Шинэ жил болж ин жоохон гой амттай юм аа хэлчихээ л да. Тэхүү. Дүүдээ яг бидлэг авчаалах юм. Гэтэ хажуугаар ном надад маш хэрэгтэй байгаа. Номдоо номынхаа мөнгө зориулж. Жаргалаа. Хүссэн зүйлдээ очоорой. Энэ бол зүгээр нэг мөнгө шээ, бас бага мөнгө шүү дээ. Гэхдээ чиний урам зориг чинь бас гаргасан амжилтыг чинь урамшуулж байгаа юм шүү. Жаргал ачаал гэсэн. Жашиндаа өрөөрэй. Баярлаа. Баярлаа. Чи чиглэлдээ бариад явал та. Тэгээд бариад явчих халуун. Наа чи нэг удаа яг хийсэн юм чи. Заманаас аваад явахгүй юу? Баярлаа. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Танилцсан нэр юм бэ? Батмөх гэдэг. Батмөх ойлоо жоохон чангарыг. За. Мөнхөө гэж дутах уу, батаа гэж дутах уу? Мөнхөө л гэдэг юм. Мөнхөө л гэж. Мөнхөө юу гэдэг вэ? Би зурагчин гэдэг. Талбай дээр. Талбайдаа зурагч. Хэдэн жил хийж байна? 6-7 жил болж байна. 7 жил. Тэр ихтэй юм дээ тэгээ 7 жил тэгээ ямар ч гэсэн болоод ах юм уу? Яахаа нэг ямар ч гэсэн хоосонгүй л гэдэг юм л гэсэн. Хос орохгүй хоёр идэхгүй. Хос орохгүй хоёр идэхгүй тэгэл яхаа. Өнөөдөр харахад агцаагаал явж байна. Нэртэй юу? Нэртэй? Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Хоёр. Хоёр хүүхдтэй. Том уу? Нэг нь том, нэг нь одоо 4 сартай. За. Зураг аваад зурчихийгээд амьдрал болоо л. 2006 онд хийсэн амжилтаас надад хуваалцлаа. Бүгдээ заавал ингээд зовлон ярих муухай штэ. Баяр болж чинь, шинэ гарах чинь. Одоо тэгвэл мөнхөгийн хувийн амьдралынх нь 2006 онд гаргасан
Амжилтаа тоож гэвэл ямар амжилттай вэ? Хөрхөн хүүтэй болсон. Хөрхөн хүүтэй болсон амжилт мөнөөс юм. Том нөхөн үү? Том нөхөн. Хүсэж хүү гаргасан. Хүүтэй болсон. Энэ том амжилт та. Энэ том амжилт. Тийм үү? Өөр ямар амжилттай тоочлоо. Өөр амжилт яг одоогоор нэг ажиллах гарч чадаагүй л юм. 2006 оны амжилтыг сонслоос хөрхөн хүүтэй болсон. Хүүтэй нэрвсэн үү? Нэрвсэн. Хийд нэрвсэн. Амар баясгалан. Гой нэр байна. 2007 онд тэгвэл ямар төлөвлөгөө байна мөнхөөгийн хувьд? Би 2007 онд ийм л амжилт гаргахыг хүсэж байгаа ингэж. 2007 онд би одоо ямар гэсэн өөрийн гэсэн орон байрт болох гэж бодож байна да. Одоохондоо би Агасаар дөхчийн 2 бууз үгүй. Өчн бууз. Өөртөө бууцсан дур нуусгүй үстэй. Ингэж явах гэж. Би хоолоо хийж чадахгүй сандаа хоосон. Одоо амар 40 бууз. Заадаг. Хоолоо хийж чадахгүй ч дахиад нэг нэмээд өгчээ. Ганцаараа тэгээ. Цаашаа сайн хийгээрэй зэрэнгуй. За. Цаашаа сайн хийж чадвуу. Заавал нь дүүний хийгээд үгүй. Өгтөө буузнаас нь танд би ялгаад хийчлээ. Зэрэнгуй. Бусдаа наслаарай. За. Зүгээрээ өвөө. За миний хүүхдүүд бүгдээрээ ингэж адуулаа байхад нэгийгээ төшөө сайхан болно. Ажил нэмдэг. Одоо тийм хэд чадахгүй. За зүгээр. Сайхан шинэлгэж гин үү? Сайхан шинэлгэж гэж байна. За, нэгтгэл тэр хангагдаж гин. Овоо хангагдчихад байна. Овоо хангагдчихад байна. За. Хэдэн төгрөгөнд ер нь тэгээд юм би мэдгүй нөө хүүхдүүд л юм хүм бэлдээд л яаж байна. Буудаа чимхүү. Чимхцээ. Хэдэн бууд чимхсэн? Нэг 1000 хийсэн. За болох байгаа. Болно. Жил нь 1000 бууд чимхэд л. Тийм 1000 гаруй чи идэх 1000 ч хүрээд л дөрмдөө тэгээд 1000 жаахан гараад л идэх. Энэ жил нэг 1000 хэдхэн нэг болсон байх гайгүй ихтэй хүрнэ. Одоо хаа өргөж чинь? Одоо би ийшээ нэг шинэ он гарч байгаа юм байна. Гэртээ нэг солонгос дэлгүүр дуус нэг сав суулга нэг тогооны юм авах санаатай юм чинь. Асал болоогод юм авах юм дуустдаггүй. Тийм манай хүүхэн тэр гар дээр тавих юм тэр юм хүмийг бүгд нь авчихсан. Авцаа. Гэрээ бидэнд 10,000 төгрөг өгье гэвэл та надаас л юунд зориулах вэ? Би их баярлж байна тэгвэл. Тэгэхээр одоо би цагаан сар шинийхээ юмд зориулах байх та хүүхдүүдтэй бас юм хөө яагаад. Та яг халаасандаа мөнгөтэй явж байгаа юм чинь дүүн танд сайхан шинлээрээгээд хэдэн бууз өгье. За. Болоо. Яхан бууз нэмэр болог? Тийм ээ. Үгүй юм носгүй. Носгүй хөгшөөнд тийм. Цагаан сараар хөгчүүд маань хажууд маань сайхан налаагаа сууж явах сайхан шүү. Намжлаагаа маа 2 бууз. За, их баярлалаа. Өдрийн хүнээр одоо зарж байгаа юм. За. Өрөө үгүй юм носгүй юм жаа. Би үгүй юм носгүй. Уутан дарч. Уутандаа хийчихээ би. Хүн уутанд нэгээд үгүй. За. Айч. Яата. Одоо гэрдээ буцаж ороод тавьчаад буцаа. Харин тийм. Энийг хүнд юм гадаад буцаад яаж тоотоо буцаа. Тий харин тий буцаад нэг тэр дэлгүүрээс нэг юу авах гэдэг сав суулган юм. Өөдөө харсан сав суулганы юм авах гэдэг. Сав суулганд минь хоосон буцсангүй ингэж явсан их баярлалаа байна. Яа зүгээр зочин музыкын та баяр. Харин тий та сууд хийж удаа ч юм аа эрдэнэ шиг очиж суудаа хийж. Бас ууланд би. Болон миний хоо. Зүгээр. Яг нэрхгүй юу өстой. Эмээ минь утуудаа наслаараа. За. Сар шиндээ сайхан шинлээрээ. За. За энийг авчих. За баярлалаа. Түүнд 10 өдөр өгөөгүй та юунд зориулах вэ? Одоо эмээч нь одоо газар явж байгаа хүн чинь эмэндээ зөрөд би ч одоо идэг гэсэн юм та наар өчтэй. Тийм байх тийм үү? Тийм шүү дээ. Тийм цаасаар болж би танаас мөнгө харуулдаг яах вэ? 10,000 төгрөг. За багч биш мөнгө шүү наа. Тийм надаа их юм шүү дээ миний хөө. Их юм уу? За баярлалаа. Цаашдаа сайхан шинлээрээ. Сайхан шинлээрээ. Наад чинь Апо усад компаниас танд өгж байгаа мөнгө юм шүү. За эрдэнэ шиг цаавах уу? За ой. Ой, үнэгүй юм ногсгүй юу? Ногсгүй. Яа. Би ч бас ногсгүй. Бас энийг гэртээ очоод очих. За. Энд хоёлоо гарын дааруулаад хүн угаад яах юм? Угаад яах юм зөв? За. Тэгж дийлэн үрдэлцгөө. Өөртөө хийх юм. Мөнгө нь үрдэлцгөө бас. Ана бүсэн алдураад хүүгийн хог химик эцчих хойтой хүмүүс. Бүсэн алдуурх нь гайгүй. Оо, таас гой мөнгө. Мөнгө өмс үү? Мөнгө өмс. Ай. Гоё нөө. За. Энэ шигтгэн юу юм бэ? Аюун тэгж байгаа шүү дээ. Аюун тэгж байгаа. Аюун тэгж байгаа. Даг бүс бай. Тийм бай. Алдахгүй хоо.
Агаа. Айгуугаа. За баяртай саршинтай сайн. Одоо энэ цаг үед бол их хаарж эхэлж байна. Хаарж байна. Би энэ хадгаламжийн байграас нэг одонгийнхоо мөнгө авах юм гэж хэлсэн. За. Нэг очертэй. Тэгээд би энэ хэлсэн. Тэнэрхаа тэгээд байж байна. Тэгээд тэднэр явах чинь. 50,000. Тий. Сансар хийн. Гээ хагдаад тэгээд хэр хэмжээгээр л хийн шүү дээ. Өөрийнхөө хэмжээгээр. Яхаа дууц мууц нэг хог могтор авсан та. Яхаа бэлдэг бас. Одоо ч юм. Хэд бодож өгсөн. Нэг 800 гэсэн үү? Хөгтөлт хийсэн 800 900-аад бууз хийсэн тий. 100-аад бууз хийсэн. Тий, яхав та тэгээд тачсан. Цаасарчлуулах. Цаасрын даа юу гэж бодож байна энэ хоёрыг? Гэхдээ яхав та уламжлалтын болохоор хүн болгол хийхийг л бодно. Тий, өөрийнхөө хэмжээгээр хийн шүү дээ тэгээд. Хэмжээгээр л хийн. Таны би бууцаар дайлах уу? Үргэн ногсгүй юу? Үгүй яхав та тэгээд нэг ногсгүй ч юу ах вэ? Өгөөд хүн бас авчлах. Авчлах. Тийм үү. 10,000 төгрөг би танд та юу зурлах вэ? Одоо яах вэ? Их л юм шүү дээ тэр ч одоо. Тийм үү. Тий. Цагаасар зориулна. Тий. Их юм аа тэр одоо хүний химаа. Хүнээс таны зориулах 10,000 төгрөгийн шалтгаан чинь энэ гудамжаар алхаж яваа бус хөгжүүлэн шалтгаандаа тэнцэхгүй юу гэж бодож байна? Зөндөл бас тийм хэрэгцээтэй ус зөндөл. Хүрсэн өсөж байгаа. Байлгүй яах вэ? Ажил байгаа бах тий. За тэгвэл дүүн ямарсан танд энийгээр дайлаа. Барна. Бах уу? Болгүй яа тийм. Очоод та бол шүгэлцсэн үү? Шүгэлцсэн. Шүгэлцсэн үү? Шүгэлцсэн яа энийг гихтэй очоод. За баярлалаа. Цаасараас нохоогоо дарсан дээр шүү дээ. Цагаасаар аргуул. Жинхэнэ би энийг цагаасарын юуны чиний нэгэн чанар. Уг нь хитэн тамирчтай уг нэг төрөмрөөс уг нь дэмждэг үү юм та нарыг? Биднийг бол байхгүй ш дэмждэг. Дэмждэг. Байхгүй. Бор зүрхээрээ тэгээд дуртай юм болохоор дуртай миний спорт айлтай юм болохоор Монгол оронд хөгжүүлэх юмсан гээл. Монгол улсын нэрийг гаргачих юмсан гээл. Энийг өгөх юм бол тэгэхээр им дээр очиж аав тийм үү? Имжид очоод. Хэр хангалттай авах бол хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Үлдсэн мөнгөний мөнгөлдөх хүн дэс харин. Үлдэхгүй харин ч. Яг л таарж гинөө. Тий тааруулна. Яг л таарж гин. Ямар нэгэн тэмцээн гинэ? Олон улсын А зэрэглэж явжээ. Марфан. Яа зэрэглэх юм уу? Тэнд оролцсон. Сэрэмбэл. Тий. Амжилт гаргана. Гаргана итгэж гин. Тэрэнд 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амжилт гаргахад хэрэгтэй. Маач Апо усад компаниас энэ чамд 10,000 төгрөг өгч чинь Монгол орныхоо нэрийг дэлхийд дахинд гаргаарай гэж найдаж байгаа шүү. Сэрэмбэлээ. Болж гин үү? Болж гин. Амжилт хүсье. За баярлалаа. Хичээн шүү. Наа чинь олон хүмүүс итгэл явж байгаа шүү. Чадна. Чиний нэрийг чинь би зургатаар харъя заа юу. Сэрэмбэл төрүүлжлээ гээд. Тэрэнд нь харин бид нар энийг дэмжсэн юм аа гэдгийг өөр. Их мөнгө шээ бас бага мөнгө ш. Ажиглал хүсье. За баярлалаа. Баяртай. За шууд эмзгэрөөгөө гүйчнээсээ одоо шууд. За баяртай. Хаарж алхалж байна. Нэг нуцсан мөнгө хийхээр. Нуцсан мөнгө хийхээр. Нуцсан мөнгө хэд гарсан бол 100,000 доллар гарсан. 100,000. Ямар хэлдэг юм? 2 хүн нуцсан мөнгө. 2 хүн нуцсан мөнгө. Амьдрал ямар шүү вэ? Зүгээр хэвээ? Хэвээ. Хэвээ амьдралаа ер хэсгэл хангамжтай байна уу? Хангамжтай байгаа. Дажгүй байна. Таны нэр юм бэ? Мегмар. Мегмар чинь таниуд хэрэг мөнгө? Яг мөнгө бол янз л та. Хэрэгцээтэй хүнд бол над их мөнгө. За. Яг их мөнгөтэй хүмүүсүүд бол яг зүгээр хэрэглэнэ л мөнгө. Тайланд багтах бай. Мөнгөтэй хүнд нь орох уу? Эсвэл мөнгөгүй хэрэгцээтэй хүнд нь орох уу? Би дундаж амьдралтай. Дундаж амьдралтай хүн энийг олохгүй үстэй. Энэ мөнгөний хэмжээг 10,000 төгрөг. Яалаа гэж голох мөнгө бол мөнгө шүү. Мөнгө бол мөнгө. Нөгөөс чи би танд 10,000 төгрөг маягаад өглөө. Надаас л юм зөвөрлөх хүндрэх шалтгаан байна. Хүндрэх шалтгаан бол би танд маягаад өглөө энийг. Би энэ мөнгөг авахгүй. Яагаад? Ядарсан хүмүүс зөндөө байгаа юм чи тэдэрт очив. Хүчий гэж юу? Тэгвэл танад 10,000 төгрөг би бас таны 10,000 төгрөг би бас хүмүүс тараачих. Болно шүү. Яах. Надад Апо-сад компани хангалттай зөндөө мөнгө байгаа. Мөнгө хэрэггүй мэн тийм үү? Хамгийн сүүлчийн асуулт амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгт саналэгдэх үү? Амьдрал янз янзын юмдаар тогтдог шүү. Амьдрал хайр дээрч тогтно, мөнгөн дээрч тогтно. Мөнгөгүй бол хичнээн хайртай байгаа ч амьдарч чадахгүй, хайргүй бол мөнгөгүй байгаа ч амьдарч чадахгүй. Тэгэхээр надад айл айлд байдаг зүйл. Одоо энэ цаг үед бол их юм. Хааж алхалж байна. Тэгээд ажлын шаардлагыг хаашаа мөнгө болно. Ажлын шаардлага одоо энэ хүнд байна. Энэ өсөр хүн. Ажил сурж яриад явж. Алдар юм бэ? Надад хүнд энэ эдгээр цагаан мөнгийг тарааж өгөөч гэж надад даалгавар болгосон юм. За. Танд амьдч байх нэг 2006 онд ах нэг ийм л амжилт гаргачлаа да.
Энэ сайхан бардад хэлж зүйл байна уу? Бардад хэлэх ч одоо юу хавдаг. Дал хөрцөн мөртлөө бас нэг жижиг хийгээд яваа. За тэр чинь одоо миний хувьд бол тэнгэрийн өмдөг атгсан гэсэн үг. Тий. Надад суугаан зүрээ хүлээж авахар тийм үү? Тий, надмитийн хүний шода ажил мачиг авна гэсэн тийм юм одоо ойлголт байна. Эдгээр ахын дэх сарын. Та жарлаа унда. Жарлаа унда. Тий. Тэтгэврээ дээрээс нэмээд авчин да. Олгүй яа. Сүйдээс харны нэг 4 өндөр чанаад идчихин да. За иднэ тэр махын шүтэр болгонч 4 өндөр чанаад идэхэд бол би барчдаг юм байна тий. Ай. Дүүн 10,000 төгрөгийг танд өгсөн дээр өө нүгж бодож чинь эсвэл дараа чи хүнд боломж олохгүй хоёлоо. Хөөрөөд мэдлээ наа чи одоо ямар нэг шалгуур малгуур байдаг бол тэрийг л давбал аваад бол сайн байлгүй яах. Аваад бол сайн байлгүй. Шалгуур яадаг гэж болооцолдоо дах юу яах вэ? Хэлгүй яах вэ? Тэгэхээр ажил хийгээд хөнгөн шингэн гүйж байгаа танд урт удаа наслаараа гэж урам хайрлаж байгаа. Энэ их мөнгө шээ бас бага мөнгө ш. Танд би ямар цензур тавих вэ? Баяр болж чинь бүдрээ нэгнээсээ харамлаад явах уу тийм биз дээ. Сахан 4 өндөр чанж идэх юм уу эсвэл өөр зүйл зориулах юм вэ нэг? Энийг нэг ач нартай гав хадууд хүний бичсэн 4 дэвтэр компьютерийн тухай ном гарсан байлаа яг 10,000. За бас нэг ном 8,000. Тэр 10,000 номыг наваад өгчийл гэж бодож явсан. Яг тэр мөнгө манднаа ширээн дээр чи харагдаж байна. Би чихэж юм авч байгаа номон дээр байлгүй дээ. Оо би чихэж юм авч өгдөггүй шүү дээ. Тэр юусоо өгдөг юм уу? За. Гэтэ хаяа авч өгч зүгээр шүү дээ. Өвөө. Тэр чи өвөө урт тагаад ассистент уурлах юм биш үү? Би өгдөө загнамдгүй. Загнамдгүй юм уу? За мэ. Дэмгэс рунгаа. Уданаслаарай. Урам ярьж байгаа шүү. 2007 онд тань ямар төлөвлөгөө байна? Юу хийдэй гэж бодож байна? Би үлээ хавтаа нэг хаяа орчуулгын тэр хийдэм тэгээд нэг 2007 онд нэг номд орчуул чийл гэж бодож байна. Амандаа дуу ойлаад чи яасны үгүй явж байна? Харин даадгүй юм уу? жон даач. Яагаад юм үгүй явж байгаа? Одоо нэг сард л юу аа, курс хонда. Яагаад заавал нэг сард гэж? Болцоо ахгүй. Мөнгөний болцоо. Аавч ажиллахгүй. Ажиллахгүй. Чи юу хийх? Би юу ч хийдэг. Гэртээ хичээлдээ л явдаг. Хичээлдээ явдаг өөрийнхөө үүргийг биелүүл гүйцэтгээл явж гинөө. Тий. Ажил хийх үү чи? Хийш. Ажил хайж үзсэн үү? Ажил уу? 21 жил харилцсан гэргийнөөс гэртээ таарах ундаг өвчтэй бас хэцүү шүү дээ ирэх үү? Тийм үү? Тий. Найзаасаа мөнгө зээлээд группийн мөнгө Арт модоо чинь нийлээд эдгээр болсон юм. Арт модоо 1100 төгрөг. 1100 төгрөг болсон тийм үү? Будаан 550. Арт нь 650. За маа 7500-аар нь та эднэртэд татлын эсрэг имийг авч яв. За тэгээ. 2500-аар нь одоо би шууд шарахад орлоо. Шууд шараад орно үз? Орно. Энэ бол Америкт бас хөсөөлсүүлэн олж байгаа бацин дорж идэх хүний цалингаас явуулсан мөнгө шүү. Хүний итгэлийг битгий алдаарай. Баярлалаа тусаа. Гадаас ирэх үчсэн сэтгэлтэй халуун биз дээ. Гайгүй байна. Халуун биз дээ. Би яасаа яваа. Одоо энэ бахинтэй суугаад. Мод их дээр явж юм байна. Баярлалаа. За баярлалаа. I don't know what to do with myself. Everything for two. $27 суглаас 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй л яах вэ? Хэрэгтэй л яах вэ? Мөнгө хэрэггүй гэж яах вэ? Хүтэн биш үү те? Даарч. Халуун юмар юу чанга дайлах. Дээл. Би чанга магчлаад дайлах хөө. За хоёул нэг зовлон ярих гэдэг яах юм бэ? Он гарах чинь, баяр өгч чинь тийм үү? Өнөөдөр би ямар хүмүүст 10,000 төгрөгөөр өгөхөө ирэхлээр 2006 онд өөрийнхөө төлөө ч юм уу тийм үү гэр бүлдээ ч юм уу эсвэл энэ Монгол орондоо ч юм уу өөрийнхөө чад чинээгээр амжилт үзүүлсэн тийм хүнд би мөнгө өгье тэрийг урамшуулах гэж байгаа юм. Чам тийм багахад яж тийм амжилт байна 2006 онд. Юу хийж өвтөж амжуул бач юм. Эхнээс нь ярих аа гэдэг. Тийм олон байгаа юм уу? Зөндөө олон байна. Зөндөө олон. Зааш сонсъё тэгвэл. За би сая энэ жил шинжлэх ухааны технологийн их сургууль элдэж орсон л та. Тэгээд яг энэ жилийн хувьд ярих юм бол
өөрийнхөө хүсчээсэн ихтгэлийн тэмцээнд өөрийнхөө хүссэн амжилтыг гаргаж одоо эхний 3 байранд шалгаж чадсан. Тэгээд мөн бас нэг амжилтаасаа ярихад одоо энэ жилийнхаа тэргүүний ангийн дарга болж чадсан байгаа 10 жилийнхаа. За. Тэгээд төгссөн сургуульдаа бас эзэлж гисэн мэрэгчлээ эзэмсэн. Яг эзэмсэн сонгосон түүнийхээ төлөө зүтгэсэн цаасандаа хүрсэн. Чи 2000 онд тэгвэл ямар амжилт гаргана гэж чи бодож байна? 2000 ямар төлөвлөгөө энэ чамд? 7 онд одоо англи хэлийг маш сайн суралцсан гэж бодож байгаа. Тэгээд зуны амралтаараа тэр чиглэлээр ажил хийж чадах байх гэсэн тийм эрмэлзэлтэйгээр дүүрэн байгаа. Англи хэл ямар ч сайн сурах. Тийм үү? 10,000 төгрөг би танд та юу зорих вэ? Одоо яг одоо их хэл юм шүү дээ тэр чи одоо. Тийм үү? Тий. Цагаан сард зориулна. Их юм аа тэр одоо хүний хүнээс таны зориулах 10,000 төгрөгийн шалтгаан чинь энэ гудамжаар алхаж яваа бус хөгжүүлэн шалтгаандаа тэнцэх болоо юу гэж бодож байна? Зөндөл бас тийм хэрэгцээтэй ус зөндөл. Хүрсэн өсөж байгаа. Байдгүй яах вэ? Хайцлаа байгаа бах тий. За тэгвэл дүүн ямар ч танд энийгээр дайли. Барна. Бах уу? Баггүй яа тийм. Очоод та бол шүгэлцэн үү? Шүгэлцэн үү? Тий. Шүгэлцсэн яа энийг гихтэй очоод. За баярлалаа. Цаасараас өмнөхөө дарсан дээр шүү дээ. Цагаасаар аргуул. Жинхэнэ би нэг цагаан сарын юуны шиний нэгэн чам. За та өөрөө л мэд. Тий. За баярлалаа. Баярлалаа сайхан шиндээрээ та. Сайхан шиндээрээ өөрөө ч. Алдар юм бэ? Таваач. Тий. Таваажгаа нас сур хэдийг зовлож байна? 80 зовлож байна. Цагаан сарын бэлтгэл хэр хангагдаж байна? Яг ойрлууд төгтөрийнхаа гэдэг хангаж ил байна. Төгтөрийнхаа дээр хангаж гин үү хэдэн хүүхдүүд тус нэмэр болж гин үү? Хүүхдүүд байхгүй. За. Одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна? Одоо яг нэг төгрөг хэрэгтэй л байна. Одоо яг 20,000 төгрөг үү? 20,000 төгрөг хэрэгтэй. Хөгөөд ганц бие юм уу та? Өгшин байна уу? Өгшин байна. Өвчтэй байна. Өгшинтэйг хоёлаа, өвчтэй. За. Тийм үү, бууз муудаа шингэсэн үү? Шингээгүй юу? Дон танд бууз өгнө. Өчиг бууз өөхтөн дээр хаа. Өөхтөн дээр үү? Тагцаага өөхтөн бууз. Өчиг муудаа шүгж байгаа шүү дээ. Заа юу? Сайхан очоод өгшөнтэйгөө зэгрээд. Одоо ер нь 20,000 төгрөг болох юм бидтэй тэгээд болох уу? 20,000 төгрөг юм бол та юу аавна гэж бодож байна? Юу авах вэ 20,000 төгрөг өгөхөд? Тавныхаа юм. Тавныхаа юм аавна да. Замаа. 20,000 төгрөг. Баярлалаа. Надад ч апо хувцас компани өгч байгаа юм шүү. За, өндөр наслаж буян дэлгэрч 80 төгрөг болтугай гэж хэлээд хүү. За баярлалаа. Баярлалаа сашиндээ сайхан шинлээрээ. За. Дахь суугдлээс 10,000 нэвтрүүлэг үүгээр дуусч байна. Сар шинд өгчийн хэдэг өгчүүд манайдаа амьсгаан давхцсан гүйж яваа бахта тэтгэврийн хэдэн мөнгөө цуглуулад тэтгэврийн аягуул бол зээл тавиал тийш чиний хичээл зүтгэж би ойлгож чинь дөрвөн мөрчлөг аятайхан шүлэг байна штэ. Гой шүлэг байна. Дөрвөн би чам 5,000 төгрөг өгөх үү? Ээжтэй чи энэгээр зүгээр сайхан цэцэг ч юм уу тийм ээ. Юу ч юм уу өөрийн мэдээлэл аваад шүү дээ. Харин хамгийн гол би чамд итгэж штэ ээжтэй зориул гэдгийг. За ээжигээ сэтгэлийг өрч худлаа идэхгүй байлгүй дээ. За майлгүй. Атарси бодоостой өрөө. Хүүтэн байна шүү нэ. Хүүтэн байна. Таавж алхалж байна. Их шинэ эмдэг ард юм байна. Эмдгөөж яах гэж байгаа. Манай юу яа. Авган бий жоохон таарах. Авган бий жоохон таарах уу? Тий. Хотынх уу? Хотынх. Биений яасан? Ундаа өвчтэй. Ундаа өвчтэй. За. Тэгээд би энэ эмдгээр нуусан чинь десантер нүгөө авчихсан байна. За. Бүр хар хадраа нүцэн. За. Бэтиш оччих юм уу яа? Тийш оччих юм болов уу? Тийш очиход чи мөнгө хэрэгтэй юу? Мөнгө орн хэрэгтэй. Эдгээр хэрэгтэй вэ?
нөгөө эмийн авдгийг. Эм нь хэдий? Эм нь одоо айгүй үнэтэй. Хэдий? Нөгөө таталтай эм. Хэдий? 7-8 төгрөг. 7-8 төгрөг. Хали хатаас дэдгэрэг байна тэгвэл. За. Тэгэхээр наадад чи гэрчлэх группийн дэвтэр мэвтэр яа зарим нэг юм байна уу? Дэвтэр байгаа. Таны бол би идэвхтэй бол гайгүй юу? Би юу гайгүй. Таавал гайгүй. Тий. Эхнэр нь жагалцсан байна даа гэж. Тий. Эхнэр нь жагаа унаад байна уу? Унаад байна. Унаад байна. Тий. Хэд жил танилж байгаа вэ? 21 жил. 21 жил танилж байна. Тий. Ялтаач лээдээ тийм ээ. 7500 төгрөгөөр юм аваад тэрийг хэдэн өдөр уух вэ? Бараг 7 хоног уучтай. 7 хоног ууч. Тий 7 хоног. Дараагийн 7 хоног яах вэ? Дараагийн 7 хоног бараг групп юм өгөх ба. Өгч баха. Тий. Тэрүүр чинь тэгээд 34,000 гэдэг чинь 5 хоног юугаараа идэж уух вэ бүгдээрээ? Тий. Хөрөг чинь хоол их махгаа юу? Баггүй. Яа найзлаа жоох аар цаад явуулсан. Өнөөрөө хаалт хийх юм. Найзсаа аар цаад явж байна. Тий. Тийм үү. Найзсаа аар цаад нээж байгаа. Яа нэг өрөөсөө хамгийн буухаараа тэгээд жээд аар цаад тийм үү. Хүчний ялах дээр аар цаад. Тэгээд нэг аар цусгаад уух гэж байгаа юм уу? Аартай хольж шарах будаа вэ юу? Будааг нь бас авцгаа. Будааг нь бас дээлээд. Будаа тэгэл шалаа. За төгөлтөө дарбан төрөг өглөө. Ойлгож чинь нэг гондох явах хэцүү. 27 жил танилцсан гэсэн үү? 21 жил. 21 жил танилцсан гэргийнөөс гэртээ таархан ундаг өвчтэй бас хэцүү шүү дээ ирэх үү? Тийм үү? Тий. Найзсаа мөнгө зээлээд группийн мөнгө. Аарч будаа өршин нийлээд эдгэр болсон юм. Аарч будаа 1100 төгрөг. 1100 төгрөг болсон тийм үү? Будаа нь 550. Аарч нь 650. За маа 7500-аар нь та эднэртэй татлын эсрэг юмыг авч яв. За тэгээ. 2000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Юунд зориулах вэ? Шалтгаан бол маш том шалтгаан байна. Яагаад гэвэл өнөө өглөө манай эхнэр нэг шинжилгээ өгсөн байхгүй юу? Тэгээсэн чинь яг хоёр бөөрн томорсон сонолтой гэдэг эмчилгээ хийлгэх гэсэн байлээ. Тэгээд би сая ажил дээр явж байгаад тэгээд та нэтрэлийг хараад орох хүсэл төрөөд. За тэгээд зорж ирсэн. Шинжилгээгүүд эднүргийн. Хувийн эмнэлгүүд болохоор чинь зөвхөн эхо энэ тэрэ гэдэг ингээд нэг 4-5 шинжилгээ нийлээд нэг 13,000 төгрөг болт юм байлээ. Гэхдээ өнөөдөр тал шинжилгээг нь өгсөн. Тэгээд бөөр гэсэнээс одоо маргааш болохоор эмэгтэйчүүд юм шүү дээ. Бөөрийн сунт мултны зураг байна уу? Би яг түрүү уцаар ирсэн байхгүй юу. Тэгээд манайх нь одоо гэртээ наваа тэгээд 2 цагаар шинжилгээний хайрыг авах гэдэгсэн. Тэгээд ажлаа хэмжээлээ цайнах зэрэг гэрлэг гаргах. Чи юу ийдгийг? Би юу эргүүл тусгай хамгаалтын хэлтс эргүүлийн офицер хийдэг. Эргүүлийн офицер хийдэг. Сарын цалин хийдэг. Сарын үндсэн цалин нэг 70 гараад 80 л. 10,000 төгрөг болох юм уу тэгээд? Чамд даалгасан чи хийдэг. Одоо миний халаасан дөө. Одоо нэг 1000 гаруй төгрөг л байгаа. 1000 гаруй төгрөг л байгаа. Энийг өгчих юм бол нэг 11,000 гаруй төгрөг болох нэ дээ. Тийм үү? Шинжилгээнд хүрэх үү? Шинжилгээнд хүрнэ. Хангалттай хүрнэ. Хангалттай хүрнэ. Илүү гарсан мөнгөөр нь яах вэ? Илүү гарсан мөнгөөр нь ядаж хүүд нэг витамин С нэг витамин авчих юм даа. Одоо өвөл байна. Бас витамин бас ядаж нэг адууны махаа цанаад өгчл бас бүх амин юм шиг дээ. Тийм шүү. Ирээдүйд яригдж байна. Ингээд наантаа цантаа гаргацаасан сарда 100,000 авсан. Салинга буухыг хүлээгээд залуу хүн амьдрал болж гин үү? Яах юм бэ одоо тэгээд? Ер нь тэрийг харах юм бол бас битгүй хүн залуу хүн бол жоохон хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Ирээдүйг маш шагнаад төсөл. Ирээдүйд ер нь улс орныхаа төлөөр нэг хий бүтээнэ гэж бодож байгаа шүү. Яашлаа. Тэгвэл би чамд яг энэ хавьд сайхан зөвлөх үү? Бэлнэ үү? Бэлээ. Хогон шүү надад байна. За, зөвлөч. Цэвэрлчихье. За. Би чамаас харамлаач яах вэ? Магадгүй манай үзэгчд намайг жоохон яаж бодгоо. Хотлоо ялж явах чинь зураг баримт байхгүй, зураг байхгүй байхад яаж мөнгө өгж байгаа юм гэж намайг буруутгаж магадгүй. Гэхдээ бид нэгэндээ итгэх шиг сайхан зүйл хаана вэ, тийм үү? Итгэл бидний алдаараа эхнэрийн очиж шинжилгээг наваараа. Ой, сайн байна хаа. Сайн байна уу? Тэдүүдээ хасараа гадаг. За ээжээр. Тэгээд энэ мөнгөийг би чамд өгч чинь итгэл бидний алдаараа хүнд итгэх шиг сайхан юм байхгүй. Бас энийг аваач. Бас өөр нэг хүнд итгэл өгөөрэй, тийм үү? Тийм. Танил зинэрийн гэлээ. Сэрот. Аха, баярлалаа. Би яг үнэн бод шалтгаанаа хэлсэн шүү. За, баярлалаа. Тэрж ажиллана. Монгол сайхан байна балчин дорж хаа. Цас ороод гэхдээ цаг агаар дулаахан сайхан байна. Үзэж та бүгд 2007 онд өөртөө хатуу зорилго тавиад төр рүүгээ тэмүүлж хөдөлмөрлөх юм бол энэ 10,000 гойтхоо энээс их мөнгийг та бүхэн халаасандаа хийнэ. Сэтгэлээр битгий унаарай. Модны мөчр хуугарсан чинь нарлуу тэмүүлдэг шиг таажсан ирээдүг рүүгээ тэмүүлээсэй гэж би хүсэж байна. Баярлалаа үзэгчдээ. Өөдөөч юм сонирхол дурж.
Одоо хайр дүүлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургу үзүүлчихсэн гэсэн. Гадуур явж хаад дэлгүүр мүлгүүр ороод ч юм хааллаа сарнуулаад. Хааллаа сарнуулаад явж байгаа. Ажил болохгүй бүр арга ядвал тэгж л анхаарсан сайн. Тийм үү? Өөр арга байхгүй. Гэрлэг үе яг юу гэж ярих чинь чи? Гэрлэг үе. Мөнгөтэй болохоор очно л гэж. Тэрнээс очихгүй л. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж очих юм? Тэр их хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100 мянгаас дээш төгрөгтэй л гэж. 100 мянга дээш төгрөгтэй. Алюминий утсыг аваад. Би чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг очоод охин нэнд ажилтаа болж байгаад мөнгөтэй бочоод очно гэж чи ээж рүү уцтаад хэлчихдэг үү? Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэлтэй. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэнийг ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгье. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөмгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хаягаа дахнаас орж ирсний чинь болохоор өгчмөр санагдаад байгаа байхгүй юу? Мөнгөний шалтгаан гэж юу вэ? Юу байх вэ гэж. Ямар ч байсан тэгвэл эндээ мөнгө олцоод ээж тэр очиндоо ямар ч байсан. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч जैन. 27 дуус өглөө 10,000 нэвтрүүлэг 2 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэнийг ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр он жирөөсөө болохгүй сайхан байна тийм үү? Ажигласан шам. Баярлалаа. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Loving everything for two, doing everything with you, and now that we're Амтрын бай таньцээ. Төмөө үлзээ гэх юм аа. Төмөө үлзээ. Тий. Төмөгч хаав шалхалж байна. Би энэ Леник клуб руу яач. 10,000 төгрөг ирэх мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Харагдаж байгаа. Харагдаж байна. Таньцээ нэр юм бэ? Жаргал. Жаргал. Жаргал одоо амжилттай бас дахиад илүү одоо амжилттай гаргана гэж төлөвчөд байгаа юм байна. Халуун чиглэлд уул та. Даас чинь үнэхээр их хүзэн болж шүү. Гэтэ сэтгэлдээ бол ахын галтай явахд болно тийм үү? Тэгвэл жаргалынхаа амжилтыг би урамшуулах гэж байна. Урамшуул энэ 10,000 төгрөг урамшуулах болох уу? Энэ 10,000 төгрөг чи юу зориулах вэ? Одоо ном хатаал хэрэглэх бах та. Яах юм бэ шинэ жил болж ин жоохон гой амттай юм авч идчихээ л да тэхүү. Дүүдээ яхаа бидлэг авчаалах юм. Гэтэ хажуугаар ном надад маш хэрэгтэй байгаа. Тэрс номдоо номынхаа мөнгө зориулж. Жаргалаа. Хүссэн зүйлдээ очоорой. Энэ бол зүгээр нэг мөнгө шээ бас бага мөнгө шүү дээ. Гэхдээ чиний урам зориг чинь бас гаргасан амжилтыг чинь урамшуулж байгаа юм шүү. Жаргал ажигласан. Зорсондоо өрөөрэй. Баярлаа. Баярлаа. Чи чиглэлдээ бариад явал та. Тэгээд бариад явчих халуун. Наа чи нэг удаа яриад хийсэн юм шиг. Заманаас аваад явахгүй юу? Зааш та. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Таньцэр юм бэ? Батмөх гэдэг. Батмөх. Батмөх ойлож байгаа чангарыг. За. Мөнхөө гэж дутах уу, батаа гэж дутах уу? Мөнхөө л гэдэг юм. Мөнхөө л хийчихв. Мөнхөө юу гэдэг вэ? Би зурагчин гэдэг. Талбай дээр. Талбайдаа зурагч. Хэдэн жил хийж? Одоо 6-7 жил болж байна. 7 байна. жил. Тэр ихтэй юм дээ тэгээ 7 жил тэгээ ямар ч гэсэн болоод ах юм уу? Яахаа нэг ямар ч гэсэн хоосонгүй л байт юм л гэсэн. Хос орохгүй хоёр идэхгүй. Хос орохгүй хоёр идэхгүй тэгэл яхаа. Өнөөдөр хаваа агцаагаал явж байна. Ихтэй юу? Ихтэй. Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Хоёр. Хоёр хүүхдтэй. Том уу? Нэг нь том, нэг нь одоо 4 сартай. За. Зураг аваад зурчийгээд амьдрал болоо л.
2006 онд хийсэн амжилтаас надтай хуваалцлаа. Бүгдээ заавал ингээд зовлон ярих муухай шүү дээ. Баяр болж чинь, шинэ он гарах чинь. Одоо тэгвэл мөнхөгийн хувийн амьдралынх нь 2006 онд гаргасан амжилтаа тоож гэвэл ямар амжилт вэ? Хөрхөн хүүтэй болсон. Хөрхөн хүүтэй болсон амжилт мөнөөсөө мөн. Том нөхнө. Том нөхөн. Хүсэж хүү гаргасан. Хүсэж хүү гаргасан. Хүүтэй болсон. Хүүтэй болсон. Энэ миний том амжилт та. Энэ том амжилт. Тийм үү? Өөр ямар амжилттай тоочлоо. Өөр амжилт яг одоогоор нэг амжилт гаргаж чадаагүй л байна. 2006 оны амжилтыг сонсоос хөрхөн хүүтэй болсон. Хүүтэй нэрвсэн үү? Нэрвсэн. Хийдэг нэрвсэн. Амар баясгалан. Амар баясгалан. Гой нэр байна. 2007 онд тэгвэл ямар төлөвлөгөө байна мөнхөгийн хувьд? Би 2007 онд ийм л амжилт гаргахыг хүсэж байгаа ингэж. 2007 онд би одоо ямар гэсэн өөрийн гэсэн орон байрт болох гэж бодож байна да. Даана уу? Одоохондоо би айлт л байгаа л да түртэй. Түртэй айлт байгаа. Бор гэртээ богд нь хар гэртээ хаана байх юмсан тийм үү? Гоё шүү. Гоё тийм үү? Бор гэртээ богд чиндаа ямарчлээсэн. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч байна. 27 дуус өглөө замдмын нэвтрүүлэг 20 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр он жирөөсөө болохгүй сайхан байна тийм үү? Ажигласан юм. Баярлалаа. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Loving everything for two, doing everything with you, and now that we're Амтрын бай таньцээ. Түмүү үлцээ гэх юм аа. Түмүү үлцээ. Тий. Түмэгч хаар шалхалж байна. Би энэ Леник клуб руу яаж. 10,000 төгрөг ирэх мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Танд би 10,000 төгрөг маяг гэдэг үгүй. Тэгвэл энийг надаас надад юу зориулах вэ? Танд хөдөлж шалтгаан байна уу? Байхгүй надад. Энэ тэгээд ийм олон болол та яах вэ? Өөр шалтгаан хийж чадах уу та? Өөр шалтгаан байна. Байхгүй. Хүн болгоны сайхан авиас байдаг штэ. Энд авиас энэ үү? Авиас чи үнэхээр хүнд ховорхон байдаг авиас байх юм бол би танд 10,000 төгрөг шууд маяг өглөө. Надад тийм хүнээс гоцт юм авиас надад байхгүй. Зүгээр нэг найз нөхдөд уулзаад нэг ууж идэхэд хэмжээнд нэг ая дууны эхлэл байна. Ууж идэхэд. Тий. Энэгүй хэрэг ууж идэх 10,000 гарна. 10,000 гарна. Дажгүй ууж идэх. Заасаа тэгвэл танд тодруулах гэсэн чи бүр галзуу авиас баг бас хавархан. Ачаарал хүсье танд. Ортуудаа наслаарай. Баярлалаа. За баярлалаа. Миний гарт яг одоогоор үзэх штэ. 43,900 төгрөг байна. Энэ бол Америкт ажиллаж байгаа Балчин дорж идэх хүн маань Монгол 10,000 төгрөг ямар их үнцэнтэй мөнгөө гээд $100 бид сард нэг удаа явуулж байгаа. Түрүүч удаа та бүхэн бас тэр 100,000-аас хүмүүс тараасаа та бүхэн сайн мэдж байгаа бах. Хэд төгрөг хэрэгтэй энэ чамд? 10,000 төгрөг хэрэгтэй. Яах ч байгаа. Одоо ч ингээд 10,000 төгрөгөөр бол манайх дарханд идэл л да манай гэр бол. Тэгээд замын зардал хийж болно. Тэгээд энэ ер нь хот газар гэдэг чинь тэгээд автобус урааны мөнгө гээд ер нь 10,000 төгрөг хэрэгтэй шүү дээ.